За сайн байцгаана сонсогчдоо Moin Mongolia podcast-ийн дараагийн нэгэн дугаар өгөх хийж байна. Энэхүү дугаартаа бид нэр сэтгүүлч, шим тэжээ судлаач, их тулагчийг урьж оролцууллаа. Урилгыг хүлээн авч оролцож байгаад баярлалаа. Сайн байцгаана уу? Намайг энэ гоё подкастаа урьж оролцуулж байгаад маш их баярлж байна. Тэгээд төмөрөө гоё яриа өрнө бахаа гэж найдаж байна. За энэхүү дугаартаа бид нэр та бүхэндээ сахарын талаар нэлээд дэлгэрэнгүй болоод эрүүл хооллолтын талаар ярилцах байгаа. Тэгэхээр хамгийн ихэнд хэдүүлээ сахарын давуу тал болоод сул тал ер нь сахарын үүрэг нөлөө гэж юу гэдэг талаар хэдүүлээ ярьж эхлэе. Тэгэхээр та энэ тал дээр За сахарын давуу тал гэхээр за мэдээж сахар гэдэг бол энгийн нүүрс ус. Өөрөөр хэлбэл бид нар сахарыг авах юм бол маш хурдан хугацаанд бид нар ирч хүч өгч чаддаг. Жишээлбэл та хэд одоо спортоор хичээллээ гэж бодъё тий. Одоо ингээд өглөө гүөх ч юм уу энэ үед чинь хамгийн хурдан эсүүд чинь шим тэжээл өгч чадах тэр хоол хүнсний нэг төрөл бол сахар. Яагаад гэвэл цаашаа тусан дах глюкоз болж очоод маш хурдан хугацаанд түүнээсээ эд эсүүдийн тэтгэгдээд ингээд ирч хүч авч чадна гэсэн үг. Тэгээд эрүүл мэндэд үзүүлэх нөгөө сөрөг талууд гэдэг ингээд яриад авахар нэлээ өргөн дийлгээр жоохон тийм одоо юу айгүйх тайлбарлах хэрэгтэй болно л доо. Яг тэгэхээр шууд муу гэдээ бас үзэх бас учир дутагдaltaй. Яагаад тэгэхээр бид нарын амьдралд одоо чихэрлэг амт гэдэг бол зайлшгүй байх ёстой зүйл. Бид нарын амтлах мэдрэхүй 5 янзын амтыг мэдэрдэг. Тэр нь болохоор гашуун, шорвог, эсгэлэн, чихэрлэг, тэгээд умами гэдэг ийм 5 амт байдаг. Тэгэхээр энэ 5 амтын нэг байж байна гэдэг чинь цаанаасаа чихэрлэг зүйл хүний бас хоол хүнсэнд байх ёстой зүйлийн нэг байгаа байхгүй. Тэгээд тэр утгаар наваад үзэхээр бид нарт бол байх ёстой зүйл. Үүн дээр бол муухай, муу зүйл гэж бас яриад буруу. Харин зөв зохистой хэрэглэх чухал байгаа. Тэгж чадах юм бол мэдээж хоол хүнсний нэг болгоод хэрэглэж болно. Тий. За тэгэхээр сахарын хэрэглээ маань ер нь ихсэх юм бол бид нарт муу нөлөөтэй байгаа тий. Тэгэхээр сахараа таны гээд бид нэр ярилцдаг. Тэгэхээр ер нь яагаад заавал бид нарын сахарын хэрэглээгээ танах шаардлагатай байдаг вэ? Айгуу гоё асуулт байна. Яагаад тэгэхээр урд нь бол бид нарт сахарыг багасгах танах ерөөсөө шаардлага байгаагүй. Орчин үед болохоор энэ шаардлага зайлшгүй байгаа. Яагаад тэгэхээр бид нарын одоо хүнсэнд хэрэгжилж байгаа сахарын хэмжээ бол маш их болцсон. Одоо өмнө нь бол зөвхөн сахарыг юунаас авдаг байсан бэ гэхээр бүр дээр үеийн хүмүүс дээр аваад үзэхээр зэрэг зүгийн бал тий зүгийн одоо зүгийн үүр рүү очиж ингэж зоригтой хүн зүгийн балыг авдаг ч юм уу. Айл эсвэл одоо газрын доор үндсэн доор байгаа одоо хөрсөн доор байгаа ногооноос ч юм уу аль эсвэл жимс гэн улирлын чанартай ийм байдлаар чихэрлэг хүнсийг авдаг байсан. Орчин үед яасан бэ гэхээр одоо сахарыг гаргаж авахд хялбар болцсон. Тэгээ үйлдвэрлэл тариалт энэ төр нөхсөө ерөөсөө сахарын хэрэглээ маш их болсон. Тэр дундаа одоо сахарын бас мөн чанар байна л да чихэрлэг хүнсний. Та нарт тэгдэггүй одоо жишээлбэл чихэртэй зөв хүнс хэрэглэсэн болоод тэр нэг дохсоход хэцүү цааш нь ингээд идмээр санагдаад байдаг те нэг идсэн болоод гой санагдаа дахин нэг өмхөд авмаар санагддаг. Тэр өөрт нь энэ чихэрлэг хүнсний чанар байгаа учраас үүнийг анзаарсан одоо үйлдвэрлэгчид бүтээгдэхүүн дээрээ яадаг вэ гэхээр заавал сахар агуулж өгдөг бага хэмжээгээр ч гэсэн. Тэгэхээр бид нарын бүр төсөөлж байгаагүй янз бүрийн хоол хүнсэн дотор бол нуугдмал сахар гэж нэрлэдэг те. Одоо жишээлбэл юу ч байдیں۔ Майонезэнд ч юм уу, кетчапнд одоо сахар агуулгдсан. Ерөөсөө сахар агуулгадаагүй бэлэн хүнс гэж бага болсон. Тэгэхээр хүн нөгөө зохицуулж боловсруулж чадах хэмжээний сахар хэрэглэвэл it's okay зүгээр. Гэтэл даваад бүр нөгөө байх ёстой хэмжээнээсээ ихсчээд байгаа учраас энэ асуудал үүсгээд байна. Жишээлбэл бид нар нэг лааз ингээл чихэртэй ундаа хийж үсэн ундаа ууя гэж бодъё те. Тэгэхэд тэрэнд 6 юм уу 7 юм йотон тэмцэх хэмжээний сахар агуулгдсан байдаг. Гэтэл хүний өдөрт хэрэглэх ёстой сахарын хэмжээг юу гэж заасан байдаг вэ гэхээр ерөөсө 7 йотонгоос дээш илүү гарахгүй байгаа ч гэсэн юм зөвлөмж байдаг. Тэгэхээр нэг ундаа уучаад нөгөө хүн чинь цаашаа явчлаа гэхэд аль үшээ нөгөө өдөрт авах ёстой хэмжээгээ авцсан. Тэгээд дээрэс нь энд нэг шоколад идээд энд одоо боорцох ч юм уу те чихэртэй боо идээд орой нэг ингэх юм бол нөгөө нэг авах ёстой хэмжээ нь илүү гарчдаг. Ингээд өдөр тутамдаа ингээд ийм байдлаар ингээд хооллоод яваад хахад зэрэг хүний инсулинд өөрчлөлт гарч эхэлдэг. Инсулин гэдэг даавар нь юу вэ гэхээр одоо энэ глюкозыг зохицуулдаг ийм даавар байгаа. Инсулины даавар зохицуул алдагдаад эхлэхээр одоо метаболизм дотор одоо бодисын солилцоо
асуудал үүсээд ингээд хүний эрүүл мэнд нөлөөлдөг учраас бид нар зайлшгүй сахарынхаа хэмжээг одоо танах хэрэгтэй байгаамаа. За, өстой гоё тайлбарч өглөө танд баярлалаа. Тэгээд бид нар нэг ингэдэж одоо сахараа танах хэрэгтэй, сахар бол хүний эрүүл мэндэд муу гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө 7 хүртэлх яотон өдөрт хэрэглэх нь одоо энэ хэвийн хэмжээ юм байна тий. Тэгээд дараагийн асуулт нь болохоор бид нар ингээ нэг кофе шоп бидэрт ороод ингээ харахаар нэг бол цагаан сахар, нэг бол бор сахар гэдэг шүү дээ. Тэг хүмүүс яг мэддэг сахарны төлөвлөгөө яг энэ хоёр төлөв байгаа байхгүй юу? Тэгэхээр та бидэнд цагаан сахар болон бор сахарын ялгааг тайлбарлаж өгөөч. Энэ бас гоё асуулт байна. Бид нарын одоо ингээд өдөрт хэрэглэх сахарын хэмжээ 7 йотонтой тэнцэх хэмжээ гэж шүү дээ. Тэгэнгүүт хүмүүс бид нар юу гэж төсөөлдөг вэ гэхээр ерөөсөө шууд ингээд 7 йотон өдөрт хэрэглэж болох юм байна гэж төсөөлчихдөг байхгүй. Гэтэл 7 йотонтой тэнцэх хэмжээний сахар гэдэг юу хэлж байгаа юм бэхээр бид нарын хэрэглэж байгаа бүх хоолн тэр агуулгдсан нийт сахар нийлээд 7 йотонтой хэмжээг хэлж байгаа. Тэгэхээр энэ дээр бид нар юуг анхаарах вэ гэхээр одоо ямар хоолноос одоо сахар ирээд байна, ямар хэлбэрээр биднэрт ирээд байна гэдгийг анзаарах хэрэгтэй. Тэгээд энэ сахарыг болохоор ямар сахар вэ гэхээр нэмэлт чихэр гэж нэрлэдэг. Энэ нэмэлт чихэр дотор юу орж байгаа вэ гэхээр ерөөсөө л одоо жишээлбэл та нар өглөөний хоол бэлтгэхдээ дээр нь нэг зүүн бал нэмчдэг ч юм уу, аль эсвэл нөгөө maple syrup хэрэглэж байна, аль эсвэл эндээс нэг бов борц тий чихэртэй бов борц эднэр дотор агуулгадж байгаа бүх тэр нэмэлт сахарыг нийлүүлээд хэмжээ тэр нөгөө 7 сахартай хэмжих одоо сахараар ингээд юу байгаа төлөөлөж байгаа гэсэн хэмжээг хэлж байгаа. За тэгээд хоёр дахь асуулт нь болохоор цагаан болон бор сахарны ялгаа гэж юм тий. Энэ дээр айгүй төрөлтөл байдаг юм шиг надад санагдсан. Тэр төрөлтөл нь юу вэ гэхээр бор сахар бол хамаагүй илүү дээр эрүүл мэндэд зүгээр юм чи ямар ч хамаагүй их хэмжээгээр бид нар хэрэглэж болно гэдэг юм төрөлтлөө. Гэхдээ сахарыг ингээд тэр хоёр сахарыг харьцуулаад үзэхээр ялгаа бол маш бага. Яагаад бор өнгөтэй байгаа вэ гэхээр одоо ингээд сахарыг гаргаж авах тэр процесс нь ингээд дахин боловсруулаад цагаан болохдоо одоо бор одоо molasses буюу бурам гэж зүйлийг ингээд ялгаад авчих юм бол тэр нь бол цагаан сахар болчихж байгаа. Бага зэргийн бурам үлдээгээд одоо өөрөөр хэлбэл тэр чихрийн нишгнээс гаргаж байгаа тэр юм хар бараан өнгөтэй тэр зүйлийг нь үлдээгээд ингээд гаргаж ийна гэдэг нь ингээд бурамтайгаа бага бор сахар болчихж байгаа. Гэтэл тэр агуулгадж байгаа бурмын хэмжээ маш бага байдаг байхгүй. Одоо бид нар бурмыг ашигтай тодорхой хэмжээгээр эрдэс шим агуулсан гэж бодож сонголоо гэж бодох. Тэр хэмжээ бол маш их. Тэр бор сахарнаас авж байгаа тэр ашигтай зүйлсийг нь одоо өөрийнхөө бид шингээж авъя гэж бодох юм бол бид нар аягаар маш их хэмжээгээр бор сахарыг авж иж тэр шинийг нь авна. Гэтэл тэр бор сахарнд агуулгадж байгаа тэр их хэмжээний сахарнд агуулгадж байгаа шинийг бид нар бусад хүнснээс авах боломжтой. Ялангуяа бүхлээрээ байгаа брокколи ч юм уу тийм ногоо энтрээр авчих боломжтой. Тийм болохоор заавалжгүй одоо цагааныгаа бороор солинж гэдэг юм уу тий энэ бас жоохон өрөөсгөл ойлголт юм байна. Маш гоё тайлбарлалаа баярлалаа. Тэгээ нөгөө одоо ингээд сахар гэж бодонгууд ч ингээд нэгэнт ингээд сахарны донтой болсон ч юм уу ийм хүмүүс байдаг шүү дээ. Тэгэхээр яаж бид нэр тэр сахарыгаа орлуулах ёстой юм бэ? Одоо нөгөө сахар орлуулагч байдаг шүү дээ. Тэгвэл тэр ингээд хүмүүс нэг юм буруу ойлголт байдаг юм шиг. Одоо сахар орлуулагч гэхээр ямар сахаргүй эрүүл мэндэд сайн тий хүснээр хэрэглэж болдог гэсэн хүмүүс тийм буруу ойлголт байдаг шүү дээ. Тэгэхээр яг энэ сахар орлуулагч нь яг юу вэ? Зүгээр энгийн сахараас тэр ялгагдж байгаа давуу болон сул тал нь юу байх вэ? За бас их чухал асуулт байна. Та хэд асуултаа үнэхээр сайн бэлдэж. Тэгээд сахар орлуулагч гэж юу хэлж байгаа вэ гэхээр ерөнхийдөө одоо энэ сахарын хэрэглээг хүмүүс ингээ мэдээд те их хэмжээгээр сахар хэрэглэх чинь хүний биед аюултай юм байна гэдгээ мэдээд сахар хэрэглээд ахаар жин нэмэгдээд байна гэдгээ мэдээд ингээд ирэхээр хүмүүс юу руу яваад байна гэхээр одоо энэ илчлэггүй сахар орлуулагчд руу яваад байгаа байхгүй юу. Тэгэхээр илчлэггүй сахар орлуулагчд гэж юу хийж байгаа вэ гэхээр хиймэл өөрөөр хэлбэл artificial sweetness гэж нэрлэдэг. Тэдгээр зүйлсийг хийгээд байгаа. Тэгээ би жишээлбэл одоо сахар орлуулагчтай ингээ кофе уулаа гэхэд чихэрлэг амттай мөртлөө тэр нь надад илчлэг өгөхгүй. Одоо бид нар бор цагаан сахар ямар нэгэн сахарыг хэрэглэлээ гэж бодъё. Тэгэхээр тэр нь илчлэг ирж байгаа тий. Гэтэл энэ ихэнх artificial sweeteners ямар нэгэн калори байхгүй эсвэл маш бага хэмжээний калоритой ийм зүйлс байдаг. За тэгэхээр энэ зүйлс чинь одоо яг юм гой шийдэл юм шиг санагдаж байгаа. Калори байхгүй биенээс ингээ гадагшилж чинь. Тэгээд
чихэрлэг амттай. Тэгэхээр бид нар ч энийг ингээ хэрэглэхэд гоё шийдэл болчих юм уу гэдэг ийм асуулт гарч ирдэг л дээ. Гэхдээ энэ хэдийгээр одоо Европын холбооны улсууд болон Америкийн нэгдсэн улсууд бусуудад хүлээн зөвшөөрөгдөд аюулгүй гэж хүнсэнд орж байгаа ч гэсэн сөрөг талыг бас бид нар мэддэг байх хэрэгтэй. Сөрөг талууд нь юу гэхээр хамгийн эхлээд бид нарын gut microbiome буюу одоо бичил нянгийн гидсний бичил нянгийн орчинд муу нөлөөтэй гэдгийг судалгаануудаар одоо ингээд батлагтаад байна. Тэгэхээр тэр гэтэл энэ бид нарын бичил нянгууд те бид нарын биед орж байгаа олон төрлийн одоо нянгууд бид нар буцаад дархлааг эсэргүүцлийг сайжруулж идэх юм зүйл. Тэгтэл тэр зүйлээ муутгадаг зүйлийг хүн хэрэглээд байвал яах вэ гэдэг юм асуулт гарч ирж байна. За мэдээж цаанаас нь доозыг нь бол маш бага хэмжээгээр тогтоож өгсөн байд хүний биед аюулгүй гэсэн үг нээсэн. Гэтэл энэ сахар орлуулагчдыг байнга тогтмол ингээд сахарын оронд хэрэглээд буцаад эргээд чихэрлэг зүйлс хэрэглэе гэдэг ингээд тухайн зүйлсийн амт нь нөгөө ийм чихэрлэг санагдаж өгөхгүй тий. Одоо жишээлбэл бид нар жимсийг амсаад үзэхэд маш гоё чихэрлэг амттай байгаа бол тэрнээсээ хамаамж авч чаддаг бол байнга сахар орлуулагч хэрэглээд ахаар зэрэг ийм нөгөө нэг амтлах мэдрэгүүд бас өөрчлөлт ордог. За 3 дугаарт анхаарах ёстой зүйл нь юу вэ гэхээр сахартай чихэртэй зүү хүн сэтгэхээ хүн дахин хорхоос л төрдөг. Яагаад тэгэхээр дараа нь дахиад яагаад тэгэхээр бид нарын эзэн зүйлс цусманд очоод глюкоз болж очоод гинтхэн ингээд алга болчихно одоо. Алга болчихно гэдэг юу ярьж байгаа гэхээр эд эсвүүд рүү очиж, эд эсвүүд татаад авчихна шүү дээ. Тэгэхээр гинтхэн ингээд амархан алга болчоор буцаагаад тэрийг нөх цуснд дахиад сахар хэрэгтэй учраас хүн буцаад яг тэр төрлийн хоол хүнсийг нэхэж эхэлдэг хүний бие. Тийм болохоор бид нар одоо энэ сахар сахар орлуулагчдыг хэрэглэхээр цуснд одоо глюкоз өсөгдөггүй. Тэр талаас нь харахаар бас их зүгээр юм шиг санагдаад байна. Гэтэл энэ сахар орлуулагчд болохоор хорхойсол төрүүлдэг бас. Одоо өөрөөр хэлбэл та тодорхой хэмжээний сахар орлуулагчтай ундаа уулаа гэж бодъё тий. Тэгтэл хүний биед ямар хүлээлт үүсдэг вэ гэхээр энэ чихэрлэг амттай юм орж иж байгаа юм чинь одоо илчлэг орж ирэх хэрэгтэй гэж ийм хүлээлт үүссэн байдаг. Хүний бие маш тийм ухаалаг. Гэтэл энэ илчилэг нь орж ирэхгүй болохоор хүн яах вэ гэхээр хорхоос чихэлдэг. Дахиад чихтэй мэднэр санагдаад одоо айскрим ч юм уу те бялуу нэг дээл ингээд идэг. Тэгээд энэ илчилгийнхаа хэмжээг багасгаж байгаа хүмүүс одоо сахар орлуулагчаар орлуулсан ч гэсэн буцаад ингээд жин нэмээд идэх нь бас юм учиртай. Яагаад тэгэхээр дахин нөгөө хорхоосл баагаад байгаа учраас түүнийг нөхөхийн тулд дахиад өөр илүү их чихэрлэг зүйлс хэрэглэх ч юм уу те ийм талтай байдаг. Тэстэ гоё зөвлөгөө өглөө. Одоо болохоор би танаас ийм юм сонирхмоор байна. За тэгвэл сахара болий те. Сахара болий, сахар орлуулагчаа болий. Тэгвэл одоо жишээ нь бид нар ялангуяа торт хийхдээ ч юм уу те. Одоо янз бүрийн тийм бүтээгдэхүүнүүд өөрсдөө гэрээ аргаар хийхдээ юуг ашиглаж болох вэ? Илүү ирүүлээ. Одоо жишээ нь би нөгөө таны влогийг уншиж байхад та ингээл хайлмаг хийдэг гээл те. Тэгэл дээрэс нь ингээд айгүй гоё янз бүрийн тортууд хийдэг байсан. Тэгэхээр та илүү ирүүлээр одоо тэр хийж байгаа бүтээгдэхүүнүүдээ нэг тийм амт чанартай нэг тийм юу гэмдэ чихэрлэг болгохын тулд сахар орлуулагчаас гадна юу ашигладаг вэ? Дахиад айхтар асуулт орж ирж байна. Тэгээ чихэрлэг одоо сахарыг одоо ингээ хэрэглээг нь муу юм байна. Эрүүл мэндэд бид нарт бас сөрөг нөлөөтэй юм байна гэж мэдээд эхлэхээр одоо бид нар бас чихэрлэг юм хэрэглэмээр байна тий. Бас амттан гоё юм идмээр байна, хэрэглэмээр. Тэгэхээр юугаар хэрэглэх вэ гэхээр ерөнхийдөө аль болохоор байгалийн хэд боловсруулаагүй байгалаараа байгаа тэр чихрүүдийг авч хэрэглэвэл бид нарын биед илүү одоо шингэсэн ч сайн, үр өгөөж ч сайн байдаг. Яагаад гэхээр бид нар чинь бас байгалийн нэг хэсэг болохоор. Тэгэхээр энэ дотор бид нар юуг байгалийн чихэр гэж нэрлэдэг байна. Юуг одоо нэмэлтээр нэмсэн тийм нэмэлт чихэр гэж нэрлэдэг байгаа юм гэдгийг ялгаад салгаж сурчгаа. Энэ талаар одоо мэдлэг бид нарын мэдлэгтэй ирэлж. Тэгэхээр байгалийн чихэр гэдэг нь болохоор бид нар хамгийн эхлээд чихрийг юунаас амсч утсан бэ гэхээр эхийн сүүнээс амсч утсан гэдэг. Юу гэхээр сүүнд бас чихрийн нэг төрөл болох лактоз гэдэг чихрийн нэг төрөл агуулгдсан байдаг. Тэгэхээр бид нар сүүн бүтээгдэхүүн хэрэглэж байна. Одоо үнэний сүүн ч гэсэн тийм энэ ямааны сүүч байна. Ямар нэгэн сүүн бүтээгдэхүүн хэрэглэж байна гэдэг чинь тодорхой хэмжээнд бид нар сахарыг авч идэг байхгүй юу? Тэрнээс гадна ногоо болон жимсэнд цаанаасаа байглаасаа агуулгдсан юм сахар гэж хэлж болно тий чихэр байгаа. Тэгэхээр энэ аль болохоор энэ талын чихэрлэг зүйлээр орлуулад хэд боловсруулсан одоо сахараа багасгаад эхлэх юм бол бид нар бас амттангаач хэрэглэж чадна. Тэгээд дээрэс нь тухайн
байгалийн одоо энэ жимсгэнтэй хамт ирж байгаа антиоксидант, бид хийх хэрэгтэй шимтгийл, эслэг энэ зүйлсийг бол авч чаддаг. Тэгэхээр би юунд гэртээ юу хэрэглэдэг вэ гэхээр хамгийн түрүүнд одоо чихэрлэг амттай, бусад одоо байгалийн гаралтай бид нарын нийлгээр байгалийн чихэртэй энэ зүйлсийг хэрэглэхийг хичээдэг. Жишээлбэл гайдал бол хамгийн амархан хэрэглэж болоход амархан. Тэгээ гайдалтай хэрэглэж болж байна. Эсвэл хасар вайн байна, хасар вайн жимс. Мэдээж энэ ялгаагүй чихэрлэг амт адилхан зарцуулагдахтаа бас л адилхан замаар цаашаа зарцуулагдана. Гэхдээ хавсарч ирж байгаа юмнууд байгаа байхгүй бид нарт хэрэг болох зүйлсэн. Одоо жишээлбэл эслэг бай тээ. Эслэг болвол бид нарын хэрэглэж байгаа тухайн жимснээс ирж байгаа тэр сахарын хэмжээний шингэцийг нь удаашруулж өгдөг. Хэдхэн хурдан биш байх нь ш удаан гэж шингэх цаашаага явах та. Тэгэхээр энэ эслэгтэйгээ хамт ирж байна. Бас одоо самар үрээр ингээд илбэршүүлээд амттан хийхээр зэрэг самар үрэн дагуулж байгаа эслэгийн ачаар бас одоо цаашаага шингэсэн арай удаан болж эхэлнэ. Өөрөөр хэлбэл бид нар биендээ бас ингээд нэг ажил өгöd юм гэсэн үг байхгүй юу? Одоо гинтхэн ингээд алга болчдөг биш тухайн зүйлс удаан хэмжээгээр алгуурхан ингэж цаашаага зарцуулагдах тусам бид нар өлсөхгүй. Дээрээс нь бид нарын цусан дах тэр хэлбэлцэл юм огцон байхгүй тэгээ хорхоос л үүсэхгүй. Тэгэхээр би энэ зүйлсийг аль болохоор түлхүү ашиглахыг боддог. Гэтэ хэрвээ үнэхээр чихэрлэг амттай зүйл гоё амттай хиймээр байгаа бол сахар хэрэгж мэдээж болно. Гэхдээ ихэнх одоо жишээлбэл та нар нэг захын Google дээр нэг орц гаргаж аваад нэг гоё амттан хий гэж бодъё л та. Тэгэхээр тэр нь дагуулгадж байгаа сахарын хэмжээ ингээ харахаар маш өндөр байдаг. Жишээлбэл энэ аягаар нэг бялуу хийлэхэд энэ аягаар дүүрэн нэг сахар хийх ч юм уу тий. Тийм болохоор энийг орлуулахын тулд одоо агч модны сироп ч юм уу агч модны сироп болохоор бас тодорхой хэмжээгээр юм чийг ус агуулдаг болохоор ихэнх хэсгийг сахартай харьцуулахад бол багаар ашиглаж болдог. Гэх мэтчлэнгээ ингээд орлуулна. Тэрнээс гадна жимсгэн хэрэглэх бол маш зүгээр. Одоо жишээлбэл өглөөний нэг зутан хийхдээ дээр нь ингээд тэ бэлэн юм сироп хэрэглэдэг байсан бол сиропны оронд одоо жимсгэн ямар жимсгэн байж болно те гүзээлзгэн, бөөрөлзгэн, үхрийн нүд, чацарган энэ жижигхэн жимсгэнүүд одоо агуулж байгаа тэр чихрийн хэмжээнд бага мөртлөө бидэнд өгөх зүйл олонтой илүү байдаг. Тийм болохоор аль болохоор энэ байгалийн чихэрлүү илүү төлхөө явбал биднэрт ашигтай. Эрүүл мэндэд ашигтай. Би хариулж чадсан уу асуултанд? Чадсан. Харин таны бас нэг видеог үзчихсэн чинь та яг хэлжсэн шүү дээ. Одоо жишээ нь дэлгүүрээс одоо торт байлаа гэж бодоход дэлгүүрийн торт гэртээ одоо хийж байгаа торт хоёр ингээд айгүй ялгаатай. Яагаад вэ гэхээр дэлгүүрийн торт чинь нөгөө жишээлх юм бол нөгөө хадгалах хугацаа энтрийн илүү одоо уртсах гад илүү их сахар ашигласан байдаг ч юм уу те. Тэгэнгүүт гэртээ жишээ нь тортоо өөрсдөө хийгээд идлээ гэж бодоход тэр нь хамаагүй ирүүл. Тэгээ бид нэр өөрсдөө сахарын хэмжээг одоо хэмжээд тэгээд багасгаад бас хийх боломжтой. Тэгэхээр манай сонсогчид бас хэрвээ үнэхээр торт морт идмээр санагдах юм бол бас өөрсдөө бүтээлчээр гэртээ хийгээд үзсэн зөвөр ах шүү гэж хэлмээр байна. Яг үнэ. Одоо ингээ гэртээ хийхэд ялангуяа бага залуу тий оюутан та нар шиг одоо завгүй хүмүүс гэртээ юм хийн гэхээр бас аюу төвөгтэй санагдах байхгүй. Одоо тэрэнд чи хийн гэж материалаа цуглуулна тий. Тэгээд тэрийг гэртээ хий тэгээд тэгснээс нэг хичээл номоод автаа сууж илүү юм шиг санагддаг. Гэхдээ бас үүндээ цаг зав зарцуулж чадах юм бол гэхдээ одоо ингээд анзаархаар би ингээд сургалтын сууж байгаа хүмүүс ихээр насыг анзаархаа аюу гоё залуу охтууд илүү их ороод байгаа нь би маш баярлаад байгаа. Заавал тэг хүүхэд гаргаад гэр бүлтэй болсныхаа дараа гинт ухаараад за би одоо эрүүл мэндийн анхаарал гэх биш бүр ингээд энэ залуу үеэр та нар ч гэсэн ингээд энэ сэдвийг сонирхоод гэж байна гэдэг чинь маш бахархуу штэ зөв зүйлэхгүй. Яагаад тэгэхээр бид нар гэртээ хоол хүнсээ хэрэглэх тусмаа тэрэнд юу орж байгааг мэдээд байгаа. Ягаад гэхээр орчин үед дэлгүүрт бэлнээр тавигдж байгаа бүх төрлийн десерт энтрийг ингээд та нар артлыг ингээд сонирхоод зүгээр хараад үзээрэй. Та нарт мэдэхгүй маш олон юм зүйлс чагсаасан байгаа тий. Юу нь мэдэхгүй. За жишээлбэл ингээд нэрлэлсэн энэ яг юу юм болоо за мэдэхгүй авчиг гэдэг ингэдэг. Гэтэл тэдгээр нь болохоор их хвчлэн одоо ингээд холцол хоёр зүйлийг тоос ус хоёрыг хойлж ингээд нэгтгэдэг ч юм уу аль эсвэл миний түрүүний хэлсэн artificial sweeteners ч юм уу тийм хиймлэр нэмсэн эсвэл хямд төсөр тоос айгүйх агуулсан байдаг. Яа тэгэхээр эднэрийг чинь лангуун дээр ингээд байлгахаар урт удаан хугацаанд ингээд хадгалаад fresh хэвээр ингээд харагдуулж хагаад
ингээд хэрэглэгчдэд хүргэмээр байгаа учраас түүнд олон янзын зүйлсийг хольж одоо ингэж арай хийж одоо хамгийн сүүлийн бүтээгдэхүүн гараад тэгснийхээ хүчинд одоо ингээд лангуун дээр маш удаан хугацаагаар байж чадаад тэрийг бид нар аваад хэрэглэхээр тэгээд нөгөө бид нар эрүүл мэндэд жоохон муу гарна л. Ийм болохоор яалтчгүй гэртээ бялуу энтрэ хийхээр чинь амархан муудаж байна гэдэг чинь тэр муу зүйл биш, сайныг гэлтгээд байгаа. Органик хүнс ч гэсэн одоо органик хүнсийг аваад хөрчөндөө хийгээд үцхээр амархан муудаждаг байхгүй. Гэтэл органик биш хүнс нь жоохон удаан гэж гоёороо байгаад байдаг. Тэр чинь байгалийн байдлыг нь өөрчлөөд одоо пестицид ч юм уу те ямар нэгэн зүйлсээс хамгаалах зүйлс цацаад ингээд гоё харагдуулаад байдаг. Гэтэл бид нарын бие тэрийг аваад хэрэглэхээр бид нарын биед тийм сайн үлдээтэй биш. Тэгэхээр яалтчгүй ингээд гэртээ айл болохоор өөрснөө сураад өөрсдөө ингээд амттнаа бэлдэх нь илүү. Эндээс хараа хэлгээд манайхаа гэртээ бас хийхдээ айгүй зөв рецептээ олж хийвэл зүгээр гэж бодож байна. Дээр би нэг торт хийсэн баггүй юу? Тэгсэн чинь хідэн аяг саагаар хийсэн бэ. Би бүр тортынхаа зургийг хийх гэж хідэн аяг саагаар дахиад кремээ хийх гэж хідэн аяг саагаар хийх. Тэгээд дараа өөрөөс авдаг торт ийм их сахартай бид нар идэх юм биш гэж яг мэдэрч ийлээ. Яг тэгдэг аахгүй юу? Сахар нэмээд байдаг те. Кремд нь бас сахар орно. Тэгч гэртээ юм хийхээр чинь нэг царайлаг биш мөртлөө нэг тиймэрхүү царайтай мөртлөө идэхэд яг тодорхой амтнд ч гэсэн гоё fresh ирээ байж байгаа. Тэгээд тэднээс satisfaction авч болно тий. Яг үнэ. Тэгэхээр хэдүүлээ сахар одоо ингээд зөв зохистой хэрэглээд ханлаа. Тэгэхээр одоо бас хүмүүсийг уриалах үүднээс бид нар сахараа ханснаар бидний биед ямар өөрчлөлтүүд ордог вэ? Би бүр та нарын асуусан асуулт баярлалаа байна. Яагаад гэхээр айгуу тийм яг их гоё асуултууд асуугаад байна. Тэгэхээр сахар ханснаар ямар үр ашигтай вэ гэхээр хамгийн эхлээд бид нар сахартай зүйлээ ингээ багасгаад байхаар шим тэжээлтэй зүйл рүү өөрөө ирэхгүй ингээ хандаад шим тэжээлтэй хоол хүнсээ илүү авч эхэлдэг. Жишээлбэл одоо ингэдэг байхгүй хүмүүс би одоо сахараа танах гэсэн итгэцүүлгүй болчихлоо. Би хүүхдтэй ингээ сахаргүй юм өгөх гэхээр хүүхдэд идэх юм байхгүй байна гэдэг. Энд чинь юуг харуулж ийнэ гэхээр одоо ингээд эрэлхийлж эхлэх байхгүй. Одоо сахартаа биш ондоо зүйл юу байна гэд тий өөр төрлийн хоол хүнс юу байна. Тэгээ өөрөө ирэхгүй ингээд эрэлхийлээд эхлэхээр үнэхээр хоолны хүнс хаач амьдарч ирсэн ялгаагүй Монгол Англид Германд хаач ялгаагүй сахар ороогүй хүнсний төрөл зүйл зөндөө байдаг байхгүй олъё гэж шийдэх юм бол. Тэгээд тэр төрлийн хүнсний зүйлсээ ингээд аваад эхлэхээр зэрэг бидний шим тэжээл бичил шим тэжээл гэж би одоо юу хэлж байгаа гэхээр эрдэс болон амин дэмийг авч эхэлж байгаа. Тэгэхээр хоол хүнснээс авж байгаа амин дэм эрдэс бодис хамгийн шингэсэн хамгийн сайн байдаг. Одоо бид нар нэмэлтээр бүтээгдэхүүн аваад амин дэм юу ч хийдэн тэ дэмждэг зүйлс бас авч хэрэглэдэг тий. Тэрнээс илүү хоол хамгийн нэгдүгээр хоолноос ирж байгаа тэр шингэсэн хүний биед хамгийн сайн байдаг учраас хоолноос авбал сайн. Тэгэхээр хамгийн эхлээд энэ ингээд бүх зүйлс шин тэжээлээ сайн аваад эхлэхээр зэрэг хүн өөрөө ирэхгүй эрч хүчтэй болоод аяндаа бусад зүйлс сайжраад эхэлдэг. Тэгэхээр би бас нөгөө чихрээ таны гэдэг нэртэй юм 5 хоногийн ийм курс явуулдаг. Одоо онлайн курс. Тэгээ энд суралцсан хүмүүсээс чихрээ танснаар ямар үр дүн гарсан бэ гэдгийг би бас энд хэлчихвэл хүмүүст илүү би ингэснээс илүү авах гэж боддог. Тэгэхээр одоо бид нар сахар хэрэглээд байна гэдэг чинь залуу хүмүүст бол баг мэддэхгүй гайгүй. Жохон ингээ 30 гараа тодорхой нэг насанд хүрээд эхлэхээр сахартай зүйлтэй нүүрс усаар элбэг зүйл ингээ хэрэглээд авах тусмаа одоо хэвлийн өөхлөлт айгүй ихсээд эхэлдэг. Энэ хаваар ерөөсө дотор өөхлөлт ихсээд эхэлдэг байхгүй. Яагаад тэгэхээр сахарын дагуулж байгаа хоёр юм нэгж байгаа. Одоо бид нар цагаанч бай, борч бай сахарыг идлээ. Идэх юм бол цаашаага хоёр нэгж болж задарлаа. Фруктоз болон глюкоз. Глюкоз нь гидсний нарийн гидснээс цаашаага цуснд очоод цуснасаа ингээд эд эсүүд очно. Гэтэл фруктоз гэж салж байгаа хэсэг нь болохоор илэг рүү очиж заавал задардаг. Тэгэхээр илэгэн дээр айгүйх ачаалттай хүн байсан нөхцөлд их хэмжээтэй тэр фруктоз агуулсан хүнс идээд ах юм бол илгэнд нь ачаалт очихоор илэг одоо яах вэ гэхээр илүүдлийгээ зөвөр өөх болгож хувиргадаг. Эхлээд өөр дээрээ өөх болгож хувиргана. Дараа нь нөөцлөө давна. Дараа нь тэр өөхгөө зарцуулж чадахгүй болоод одоо жишээ нь хөдөлгөөний дутагдaltaй ч юм уу эсвэл нэмээд илүү их чихрээдээд ах юм бол тэр өөхнүүд нь бусад дотор эрхтнүүдтэй ингээд тархаж эхэлдэг.
Тийм болохоор хүн одоо ингээл гоё жингийн хувьд хүмүүс аягүй хилээ үздэг тий. Одоо хилээ ингээл үзэхээр жин хэвийн байгаа даа мөртлөө энэ хаваар ингээл нилээ ингээд одоо бүсгийн хаваараа ингээд өргөсөд байгаа бол бас сахартай аягүй холбоотой. Тэгэхээр сахара багасгаж ирснээр одоо жин болон бүслүүрийн тойрог бол хэвийн хэмжээнд байхад бас тустай байдаг. За дараагийн нэг гарч ирэх зүйл нь болохоор сахарын үндсэн нэг чанар нь болохоор хурдан түргэн чанартай. Жишээлбэл та нар ингээл чихртэй нэг юм аваад уугаад идээд амархаа нэг шингэцдэг. Тэгээ дараа нь ингээл дахиад идмээр санагдаад шингээл хурдан үүнийгээ дагаад бас хүний сэтгэл санаанд бас юм докторгүй байдлыг үүсгээд идэг. Тэгэхээр сахар бага байгаад уургаар илбэг, эслэг илбэг нөгөө талынхаа хүнснүүдэд хэрэглээд эхлэхээр нэг юм тайван нөхцөл байдал ингэж хүнд аяг үүсэж идэг. Анзаарахгүй зүйл юм шиг мөртлөө юм тайван байдал хурдан түргэн зан чанартай байсан бол тэр нь багасаад ч юм уу тий ингэж ихэлдэг. Тэрнээс гадна хүний арсны энэ харагдах байдал бол маш гоё болж эхэлнэ. Яг тэгэхээр бусад хүнснээс жишээлбэл дандаа юм бэлэн бүтээгдэхүүн донат ч юм уу тий одоо шарсан хуурсан юм авч хэрэглээд ахаар зэрэг хүний арсанд бас тий энэ батгшилтыг нэмээл хүний арсанд ингээд нөлөөлжсэн болвол одоо ингээд байгалаараа байгаа боловсруулаагүй жимс гэн тэгээд ногоон энтрээ авахар тэнд маш их хэмжээний бас юм ус чийг агуулгадчихэдэг. Тэгэхээр хүн бас өөртөө хэрэгтэй байгаа шингэнээ бас тэндээс аваад эхлэхээр зэрэг хүний арс маш гоё болж эхэлдэг. Тэгээ би маш олон жилийн арсны холбогдлолтой юм асуудалтай явсан. Тэгээд чихрээ тамж ихсэн миний шалтгаан болохоор тэр ихгүй. Тэгэхээр миний тэр арсны одоо гардаг тэр шавхлаа багасч эхэлсэн гэдэг чинь бас нэг харуулдаг байхгүй. Яг тэгэхээр арс энэ сахар чихэр чинь болохоор үрвсүүлэх чанартай. Таны биед ямар нэгэн үрвслийн их суур байгаа бол тэрийг ингээд дэмжиж идэх чанартай. Тэгэхээр тэр болоод багасаад эхэлнэ. Тэгэхээр наад захын жишээнүүд бол энэ байна. Ингээд яриад байвал маш их зүйл байна бас. Маш сонирхолтой өстой үнэхээр гоё тайлбарлаж өглөө таньда. Дахиад баярлалаа гэж үгүй тий. Ашгүй ойлгомжтой байлаа. За одоо нэг талаа ингээд бод хэдлээс ингээд сахар гэдэг нэг юм бүтээгдэхүүн ярьчлаа тий. Тэнгүүд хүний биед ямар нөлөө үзүүлж ингээд хүний бие талаас нь ярьчлаа. Одоо миний асууж байгаа асуулт илүү нөө сэтгэл зүйтэй холбоотой асуулт байхгүй юу? Тэгээ та сая нөө подкаст хийхэд хэлсэн сахар бол хүнд юм иштгэж бэлгэлдэг гэл тий. Тэнгүүд инсулины түвшин нэмэгдүүлдэг гэд. Тэгээ чи ингээд цаагаараас хүний яг тийм шууд сэтгэл зүйтэй холбоотой байдаг. Би бол жишээ ингээд аюул стресссэн ч юм уу, сандарсан ч юм уу, тий яг шалгалтныхаа өмнө орохдоо ч юм уу ингээд ингээд чихэр идэх гэдэг ингээд сэтгэл зүй маань ихэд идэх хөө. Би маань ихээг байхад ингээд сэтгэл зүгээр ингээд одоо сахарын татагдаад идэг гэх юм уу. Тэгэхээр таас ингээд хэлсэн сайн арсны асуудалтай ингээд тий би таны нөгөө лайвыг үзсэн л дээ нөгөө өөрийгөө хайрлах урлаг гэх пэйж дээр хийсэн. Тэгээд тэрэн дээр хэлчихсэн ингээд тийм гурилан чихэрлэг бүтээгдэхүүн байнга иддэг байсан гээ. Тэгээд чи ингээд олон жил явсаар агаад хүн тас нэг юм зуршил олчноо та. Тэрнээс ингээд гинтийн гарахын тулд энэ чи яг сэтгэл зүгээ давж байгаа нэг асуудал байгаа байхгүй тий. Огт идэхгүй байх уу яг өөрийнх нь сэтгэл зүг давж гарч байгаа. Тэгэхээр та ингэ сэтгэл зүйтэй холбоотойгоор одоо сахарыг хэрэглэдэг хүмүүст ямар зөвлөгөө өгөх үү? Бас та өөрийнх нь сэтгэл зүг яаж давсан бэ? Тэгэхээр тий одоо ингээд стресстэй ч юм уу тий ингээд хичээл номоо давтах одоо assignment-а өгөх гээд яг ингээд цагт болцсон үед хүн яг ингээд өөр ирэхгүй нэг чихэрлэг юмнаас ингээд дэмжлэг авах гэдэг. Ягаад тэгэхээр энэ чихэртэй зүйлсийн бас нэг өөрийнх нь чанар байгаа. Юу гэхээр ийм нөгөө эндорфин одоо эвгүй байгаа тэр хүн төрөөд байгаа сэтгэл ч юм уу тий одоо хүн одоо морфин гэдэг чинь одоо өвдөлт байгаа хүнийг морфин хэрэглэчихэд тэр өвдөлт нь намждаг шиг чихрийн бас өөрийнх нь юм чанар байдаг. Одоо чинь сандраад тэр юуны хэмжээ их өндөр байна шүү дээ. Кортизол, стрессийн түвшин өндөр байна. Тэрийг нэг хүн нэг юмар дарах гээд байна тий. Дарах гээд байгаа учраас тэр чихрийг идчихээр нэг юм өөрт нь бас нэг тааламж өгöd байгаа. Тэрнээс гадна миний түрүүн хэлсэнчлэн сахар бол маш түргэн хугацаанд одоо хоол хүнс өгдөг зүйл тархинд хоол хүнс өгдөг зүйлийн нэг бол энэ чихэртэй хурдан түргэн өгöd байгаа тэр зүйл хүнд шаардлагатай учраас энэ оюуны хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс бас энэ чихэртэй зүйлийг авч идэх гээд байдаг байхгүй. Тийм нөлөөтэй байна. Тэрнээс гадна одоо энэ сэтгэл зүй гэхээр сэтгэл зүйтэй ямар нөлөөтэй байгаа вэ гэхээр хүнд бас нэг тийм ямар нэгэн зүйлс ингээд дутагдаад байвал одоо тэрийг хоолоор нөхөх гэж ингээд оролдоод байгаа бол энэ бол сэтгэл зүйтэй холбоотой хоол.
Жишээлбэл хүний амьдралд нэг ямар нэгэн зүйл байж болно шүү дээ. Одоо жишээлбэл найз залуутайгаа муудалцсан болвол нэг юмар нөхмөр байна. Тэрийг өөрийгөө тайвшруулмаар байна. Тэгэхээр гарын дор байдаг зүйл одоо хүнс маш илбүү болсон учраас за нэг нөгөө ийм том тав ийм савта айскрим аваад идчихгээл айскримээ идээл тэг нэг юм чинь техник чинь нэг сайхан хансан цадсан мэдрэмж төрөөд тэрнээс айскрим идснээрээ гоё таашаал авч байна. Гэтэл нөгөө цаана байгаа асуудлыг шийдэж өгөхгүй тий. Одоо жишээлбэл найз залуутайгаа муудалцсан тэр асуудлыг энэ айскрим бас шийдэж өгөхгүй байгаа байхгүй. Яагаад гэхээр тухайн үедээ satisfaction өгсөн. Тэгтэл цаана байгаа тэр асуудал нь хэвээрээ байна. Тийм болохоор хоол ундыг сэтгэл зүйтэй холбоотой ингэж итгэхээсээ өмнө бас өөртөө юм бас бодох хэрэгтэй. Би энийг идлээгээд надад миний энэ асуудлыг шийдэж өгч чадах уу? За би энийг идчихлээгээд би одоо ингэж чадах уу гэдэг. Тэгэхээр өөр ямар арга зам байж болох вэ гэдгээ өөрөө бас ингэж эрэлхийлж хайж авах хэрэгтэй. Оюутан одоо энэ оюуны хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн хувьд бас нэг судалгааны дүн байдаг байхгүй юу гэхээр ялангуяа залуу тий оюутан хүмүүс ингээд дандаа юм бэлэн пицца одоо юу гэдэг бэлэн хоолнууд шүү дээ. Хоол хүнс, чихэрлэг хоол хүнс ундаа одоо жишээлбэл пицца авлаа гэхэд заавалчгүй нөгөө хийжүүлсэн ундаатай ярьдаг тий. Макдоналдсаас бид нар хоол авч ирлээ. Заавал нөгөө юм шейктэй хамт ирдэг штеп. Сүүний шейк эсвэл заавал нөгөө хийжүүлсэн ундаа араас нь нуухгүй болохоор нэг бүхэл бүтэн хоол идсэн санагддаг. Гэхдээ энэ бүхний чинь ингээд идэх тусмаа харамсалтай нь ой тогтоомжинд одоо сатаа болдог. Жишээлбэл хүн шалгалтаа өгөөд амжилттай дүн авъя гэж бодож байгаа. Дандаа ийм хэлбэрээр хооллоод тах юм бол тийм тус болохгүй нэ шүү дээ. Тийм болохоор аль болохоор нөхцөл байдал ийм байсан ч гэсэн хоол дандаа нөгөө нэг энэ надад миний биеинд бас шин тижэл болох билүү гэдэг энэ талаас нь бас бодож хоол хүнсээ сонгох хэрэгтэй. Тэгээд бас нэг асуулт нь юу гэлээ нөгөө та өөрийнхөө юуг яаж давсан бэ гэдэг. Сэтгэл зүйн тэр байдлаа яаж давсан бэ? Энийг болохоор нөгөө сэтгэл зүйн байдал гэхээр хоёр зүйл байгаа байхгүй. Одоо жишээ бид нарын бие чихэрлэг зүйлс дадсан. Тэгээд би жишээлбэл айгүйх чихэрэгддэг байсан. Одоо өглөө басаа шууд өглөөс нателагаа төрхөөл идэндээ талхаа бодвол тэгээд цагаан талхаа бодвол нателагаа төрхөөл идэндээ амар гойсон. Тэгдэггүй тий уянгаа өөрлөгөө зааж. Тэгээд тэгсэндээ дараа тэгэн үрдэ дараа нь яг ингээд 11 цаг үе дахиад нэг бичим ч юм уу дандаа ингээд гутан турган гоё амттай юм айдэн тэгэл өдөр хоол ицсэн бол араас нь заавал амттай идэхийг миний би бүр шаарддаг байгаа юм шиг тэрэндээ бүр ингээд тасцсан. Тэрнээс энээсээ гарахад надад амар хэцүү байсан. Би тэгэл жил болгоо чихтэй зүйлээ багасгана гэх нэг барилдан дээр бичдэг. Тэгээ айл чаддгүй нэг өсрээ нэг голоо оноод тэгээд би ста дээр юм хийж чадахгүй мөөхөн юм аа гэж өөртөө ингээд боддог байсан. Тэгтэл энэ бол хоёр зүйлтэй холбоотой. Юу гэхээр нэгдүгээр дадал болсон. Миний бие цаанаасаа нэхэд байгаа учраас энийг талсан зогсоохын тулд яалтчгүй чихэрлэг зүйлсээ урт хугацаанд хориглоод зогсоогоо. За би одоо ч нэг чихрийн хамааралтай биш боллоо шүү гэсэн үедээ дахиад буцаад чихэрлэг зүйлийг өөртөө танилцуулах. Өөртөө танилцуулах гэдгээр би юу хийж байгаа вэ гэхээр буцаад нөгөө өөрийнхөө дуртай юм хэрэгжилж болно. Гэхдээ үүнийгээ нөгөө аль болохоор байгалийн талдаа тий байгалийн чихрийг илүү өөртөө аваад нөгөө нэг талаас нь аваад үзэхээр одоо сэтгэл зүйн тэр юм байна юу байгаа вэ гэхээр би гоё юмнаас дутагтаад байна гэсэн юм сэтгэл зүйн ийм нөлөө хүнд байхаар бас тэргээ ингээд нэхэд идэх. Одоо жишээлбэл би 1-7 би одоо ер нь чихртэй зүйлээ болиё. Би өрөөсөө дахиад чихэр идэхгүй. Би чихртэй юм ёстой идэхгүй гэдэг ингэчээр бүтдэггүй те. Яагаад гэвэл таны бие чинь тэр сэтгэл зүй чинь таныг нэг юм дутагтаад байгааг цаана хэлээд байгаа байхгүй. Чи ангийнхан чинь бүгдээрээ хийжүүлсэн ундаа уугаад явж байгаа. Чи уухгүй байхаар би л уучдаггүй байна те. Бүгдээрээ гоё кофе, сироптой кофе ууж байхад чинь би өөрийгөө ингээ хориод байна гэхэд тийм deprive хийгээд нэг юмнаас ингээд өөрийгөө татаад ахаар энэ буцаад эсрэг үр дүн үзүүлдэг. Ийм болохоор ерөөс юмыг хитрхи хорж бас болох. Тэгэхээр зохицуулж хэрэглэн. Гэтэл зохицуулж хэрэглэх гэхээр улам хідүүлээд байгаа хүнсийг яах ёстой вэ гэдэг асуудал гарч иж байгаа. Тэгэхээр энийг тодорхой хугацаанд одоо 1 сарын хугацаанд ч тийм үү урт хугацаанд ерөөсөө чихэрлэг зүйлс идэхгүй ингээд байчаад за би одоо өөрөө ингээд чихрийн хамааралтай биш боллоо гэсэн ийм итгэлтэй болоод ингэсэн нөхцөлд одоо чихрийн ийм
хүлээс юу гэдэг нь тий чихрийн хамаарлаас хүн ангижирч чаддаг. Тэрний жишээ би өөрөө байна. Одоо 10 хэдэн жил зөвхөн дезерт юу гэдэг нь чихрлэг зүйлс идэж ингэж явсан. Гэхдээ тэрнээсээ зогсоод чадсандаа би бол маш их баяртай байдаг. Тийм болохоор одоо энэ талаараа бас хүмүүст хүргээгээд энэ ном бичсэн байгаа. Сахар нэртэй байгаа. Одоо тэрийг авсан байгаа ирж байгаа. Тэгээд өөртөө хэрэглэх юм. Яаж авч байгаа вэ? Одоо нөгөө хил хаагдсан байгаа болохоор би одоо өөрөө номоо өөрөөр авч чадаг байгаа. Одоо нөгөө чартер нислэгээр нэг ирнэ. Герман. За тэгэхээр энэ хэрэгээр нь таньдаг хүн ирээ тэгж захисан. За баярлалаа. Миний номыг захиалаад өөрт чинь хэрэгтэй мэдээл байх гэж их найдаж байна. Би бас байгаах гэж бодож байгаа. Зулагчийн тэр нөгөө блогийг уншиж байхад л яг нөгөө нэг чихрээ тонж эхлэхээр шийдсэн үеэс ахуулаад ингээд би бол яг тэрийг ингээд уншиж байхад надаа ингээд амар гой санагдаад байхгүй яагаад вэ гэхээр ингээд тэр тухайн үеийн бүр таны тэр сэтгэл хөдлөлүүд мэдэрчсэн тэр бүх зүйлүүд чи яг ингээд тэмдэглэгдээд үлдсэн. Тэгэнгүүт тэр бол надаа одоо чихрээ тантахаар шийдсэн хүүхдүүд ч гэсэндээ тэр ингээд таны тэмдэглэл бүрийг ингээд унших юм бол бас ингээд нэг хантай юм шиг тийм мэдрэмж илүү ойрхон тий. Харин тэр тэмдэглэл одоо ч байна уу тий. Яг тэгвэл би тэрийг бичиж байхдаа зүгээр нөгөө одоо бичиж байгаа тэр хэв маяга одоо жишээлбэл тийм хянахгүйгээр ерөөсөө л юу болж ин тэргээ ингээд бичээд ингээд орхисон. Тэрнээс хойш айгүй өөрчлөгдсөн байна. Гэхдээ тэр бичвэр бас хүн та нарт ингээд бас хэрэг болж идэв юм тий. Хэрэгтэй л байдаг юм шиг байна. Би бол бүр тэндээс одоо тэрийг уншаад тэндээс бас зөндөө хэрэгтэй мэдээллүүд айгүйх авсан. Жишээлх юм бол нөгөө би бас яг жимсийг одоо жимсээр нийдэх, жимсний шүүс хоёр уухын яг ялгааг нь бас нэг сүртэй мэддэг байсан хгүй. Тэгсэн чинь одоо жишээ нь таны тэр тэмдэглэлийг уншингууд жимсний шүүс хийхэд за жишээ нь жүржээр жимсний шүүс хийлээ гэж бодоход нэг аяга жимсний шүүсэнд ойролцоогоор 2-4 жүрж ордог гэдэг жаа ахгүй. Тэнгүүд хүн нэг аяга шүүс уучаад цацсан мэдрэмж энэ төр төрдгөн байна л та. Гэтэл яг жимсээр нийтх юм бол 2 жүрчийг одоо идэхэд хүн ингээд хангалттай хэмжээнд цаддаг. Тэнгүүд тэр нэг жимсний тэр нөгөө мяндслаг юу гэдгийгсэн мэт шүү дээ. Мяндслаг ширэхгүй тэд нар чинь бас айгүй тийм хүнийг цадсан мэдрэмж төрүүлж энэ төр болоход айгүй чухал гэд бичсэн байсан. Би бол жишээ нь тэрийг таны тэмдэглэлийг уншаад яг мэдчихэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ тал дээр бас мэдээлэл өгөөч чинь жимсний шүүс, жимсийг шүүс олгож хэрэглэх. Тэгээд яг жимсийг жимсээр нь хэрэглэх тал дээр ялгаанууд нь юу байна? Энэ тал дээр бас манай сонсогчдод дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Яг үнэ. Одоо би дэлгүүрээс дандаа нөгөө 7 манайх хүнсээ дандаа 7 хоногоор ноч төглүүлдэг гэсэн маань нөхөртэй. Тэгэхээр заавал нөгөө энэ жүүсийг энэ 7 хоног бууж идсэн. Дараагийн жүүс нь энэ гэж дандаа нөгөө жүүснүүд аяг авч уудаг гэсэн. Тэгээд энд нөгөө чи мэдж байгаа хэ Марк Спенсер саруулаа. Марк Спенсер гэдэг дэлгүүр байдаг шүү дээ. Тэрэнд болохоор ингээл янз бүр жүүсийг бүр ингээм амар гоёор нь хажаад жимснүүдийг хажаад ингээ гаргацсан. Тэгэхээр одоо энэ жүүсийг утсан чи энэ авъя гэж аюу их гэж уудаг байсан. Тэгээд тухайн үедээ яг надад мэдлэг бол бага байсан болохоор би гоё юм л хэрэгтэй эрүүл зүйл хэрэгжилж гин гэж бодоод аюух аваад уугаад гэсэн. Тэгэхээр жимсний шүүс гэдэг энэ зүйл хизээ гарч ирсэн юм бэ те. Өмнө нь ийм жимсний шүүс гэдэг зүйл байсан юм уу? Аль эсвэл хүмүүс дээр үед жимсээр нь авч хэрэгэлдэг байсан юм уу? Ингээд бодоод үзэхээр дандаа ингээ хүний хялбар шуусан ч юм уу хүний гоё юм зохиох чинь мэдээж хүний зохиосон тэр зохион бүтээлүүд бүдийг муучлж байгаа юм шиг. Гэхдээ тэр явцдаа хүний ингээ хэлбэр шуулах гээд зохиогоод гаргаад ирсэн зүйлс буцаад бас хүний бие ингээ саар төрөг нөлөө үзүүлж юм л та. Тэрний нэг жишээ нь болохоор жимсний шүүсийг хэтрүүлж хэрэглэх. Жимсний шүүсийг хэтрүүлж хэрэглэснээс ямар муур даавартай бэ гэхээр яг чиний түрүүний хэлсэнчлэн тий хүн ингээ жимсийг идэхээр тэр нь бэлтгэдэг одоо ингээ сайхан үнэрнэ тэгэл тэр хацхад амд одоо хүний амны хүндэд байгаа тэр эсгэг буюу энзим ферментүүд бэлтгэгдэл цаашаа хүний ходоод бэлтгэгдэл тэрийг хүлээж авахд бэлтгэгдэл цаашаа залгисан ч гэсэн чинь бүхэл хэсэгтэйгээ байгаа учраас тэндээс нь шүүс нь ялгарна одоо хүний биеинд ороод тэр бүхэл хэсэг нь мяндслаг чиний хэлсэн тий одоо эслэгүүд нь цаашаага бид нарын нөгөө нэг яриад байгаа бактериуд нь тэрийгээр хооллоод тэрийг хоолсноор тэр бактериудын тоо хэмжээ нь өсөөд нэг цөөхөн тооных биш тоо хэмжээ нь өснөөрөө бид нарын буцаад эсэргүүцэл
тус нэмэр болоод эрүүл байлгахад туслаад гэх мэтчлэг айгүй олон тийм илүү нөгөө давуу талуудтай. Гэтэл жимсний шүүсийг ингээд за жишээлбэл эндээс те 1 2 3 жимсийг ингээд шахаад энэ аяг руу хийгээд ингээд уулаа гэж ботхоор мэдээж энэ 3 жимсэн дагуулгадж байгаа. Жишээ болгохоор энэ 3 янзын жимсэн дагуулгадж байгаа тэр амин дэмийг нэг дозоор ингээ айгүй ихээр навчиж байгаа. Yes, энэ гоё юм, сайн байгааз ашиггүй амин дэмүүд яг үгүй энэ чи агуулгадж л байгаа шүү дээ. Гэтэл эднэрийг ингээд битээ болгоод жимснүүдийг ингээд бүндгүр битээ болгоод байгаа тэр хэсгүүдийг бид нар ингээд шүүгээд хайцсан. Одоо шүүсийг нууж юм тий. Тэгэхээр нөгөө нэг бид нарт хэрэгтэй байх зүйлүүдийг хайччин гэсэн. Тэр зүйлс чинь яадаг вэ гэхээр ингээд орсон тэр жүүсийг арай удаан цаашаага цуснд буцаагаад нөгөө глюкоз болж хүргэж өгөхөд удаашруулж өгдөг байхгүй. Одоо хурдтай биш. Тэгээд дээрэс нь бид нарын нөгөө өтгөн хаталтаас хамгаалаад одоо энэ эслэгүүд ач холбогдолтой байдаг. Тэрийг ингээд аваад хайчаар хэдийгээр энэ өндөр дозтой ийм амин дэмийг нь авчиж байгаа ч гэсэн нөгөө бас хэрэгтэй тэр би цогц байсан зүйлийг ингээд ялгаа хайчиж байгаа учраас тэрийг авч чадахгүй. Нөгөө талаас энэ 3 жимснээс ингээд орж иж байгаа тэр сахарыг одоо эдгээр чинь өөртөө ингээд бас чихэрлэг зүйлс агуулсан байгаа шүү дээ. Фруктоз агуулсан. Тэрийг бид нар нэг дор өндөр дозоор бас авч ийн гэсэн. Яг нөгөө өндөр дозоор амин дэм авч байгаатай адилхан. Тэгэхээр нөгөө бид нарын юу яах вэ? Илэг яах вэ? Бид нарын дотоод эрэхтэй яах вэ те? Энэ тэгэхээр буруу юу яах вэ? Одоо муу бас үр дагавартай ахгүй юм жүүснүүд. Тэгэхээр жүүсийг хэрвээ үнэхээр жүүс ингээд шахаад уумаар байвал аль болохоор ногоотой хойлоод ч юм уу тий аль эсвэл смузи байдлаар ууж болно. Заавал ингэ шахсан биш. Смузи бол ядаж л энд байгаа энэ бүхэл болгоод байгаа тэр хэсгүүдийг нь хайхгүйгээр дотор нь ингээд агуулад яг уу ингээд мунтгалсан ч гэсэн тий дотор нь агуулад тэрийгээ бас хүн авч байгаа учраас тодорхой хэмжээр нөгөө эслэгээ аваад байгаа. Тэгэхээр энэ шүүсийг ингээд ангаар нь шүүс гинтхэн ингээд их хэмжээгээр уучаар хүний бие дараа нь буцаал дахиад цацсан мэдрэмж төрөхгүй гэж түрүүний өөрөөс нь хэлсэн тийм болохоор бид нар шүүс биш аль болохоор бүхэл хэлбэрээр нь хэрэгжилж байвал сайн. Тийм ч болохоор энэ дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан одоо нэмэлт чихрээд ийм зүйлсийг оруулна гэдээ оруулсан байгаа зүйлстэй энэ шүүсийг жимсний шүүсийг оруулсан гэдэг. Тэгэхээр жимсний шүүсийг одоо ингээд үйлдвэрлэгчид бас ашигладаг байхгүй. Жишээлбэл хүмүүс сахар муу гэдгийг хэрэглэгчид мэдээд эхлэнгүүт жимсний шүүсээр амталсан гэдэг ингэ чинь. Тэгээд жимсний шүүс нь бас л өндөр их хэмжээний одоо сахарыг агуулсан байдаг. Тэгээд энэ дээр жимсэн дээр ихад нэмээд асуухад одоо жишээ нь зарим хүмүүс болохоор хатаасан жимс одоо жимсэл юм чи ирүүл штэ гэл ингээл айгу хэрэглээд байдаг штэ хатаасан жимс гэтэл хатаасан жимс чинь бас айгу их чихрийн агуулмжтай байж идэг тий. Тэгээд та энэ тал дээр бас хатаасан жимс дээр ерөнхийдөө тий. Тэгээ хатаасан жимс болохоор одоо жишээлбэл дандаа ингээд фреш шинхэн жимс хэрэглэж чадахгүй оронд амьдарч байгаа хүмүүс байна тийм үү. Одоо чи бид нар ингээ Европ дээрхээр чи бүх төрлийн жимсийг өртсөн байдаг тий. Гэтэл бид нарын өсөж төрсэн жишээлбэл тэр жимснүүд бол тэр болгон бүх төрлийн ингээ жимс байдаггүй. Харин хатаасан хэлбэрээр байгаа байж болно тий. Ийм нөхцөлд энэ хатаасан жимсийг тодорхой хэмжээгээр авч хэрэглэвэл бид нар тэр жимсэнд агуулгадж байгаа одоо эрдэс бичлэн гэж нэрлэдэг байгаа. Тэр зүйлсийг бид нар авч чадах юм. Тэр талаараа бид нарт ашигтай. Үүн дээр анхаарах зүйл нь юу вэ гэхээр одоо ингээд ийм том байсан юм жимсийг чинь хатаахаар бүх одоо ийм юу яагаад концентрат болоод ингээд агшиж байгаа шүү дээ тий. Агшихтаа бас тэр түүнд агуулгадж байгаа сахарыг нь бас ингээд агуулсан байгаа байхгүй одоо эрдэсийг нь ч агуулсан сахарыг нь ч агуулсан тий. Тэгтлийн чинь юм жижигхэн болсон. Ийм том байсан зүйл чинь юм жижигхэн болсон гэдэг байна. Гэтэл хүн чинь том зүйлийг бас ингээд идэхээр хүний ходоод тэр том зүйлтэй одоо их хэмжээний ингээд дүүргэсэн зүйл ороод ирэхээр бас л цадсан мэдрэмж хүнд очоод за би болоо гэж зогсдог. Гэтэл ингээд жижигсгцэн хатаасан зүйлийг хүн яадаг өөрөө ихгүй амрууга нэгийг идлээ. Эндээс одоо нэг 2-ыг идэ болчих байсан бол эндээс нэг 5-ыг идчихдэг ч юм уу тий. Энэ утгаараа бас л нөгөө нэг бас нэг дор их хэмжээний сахар авчих гэдэг байхгүй. Тэгээл нөгөө буцаагаад нөгөө инсулин бас нөлөөлөд эхэлнэ. Тийм болохоор хатаасан жимсэг муу гэж байгаа юм биш. Харин порцн дээрээ хэмжээнд дээрээ бид нар анхаарах хэрэгтэй. Хоёрдугаар хатаасан жимсэн дээр зарим хатаасан жимсэн дээр сахар нэмсэн байдаг. Хатаахтаа ингээд гадуур нь сахараа бүрээд жишээлбэл та нар нөгөө cranberries мэдж байгаа шүү дээ. Tangus жимс. Tangus жимсэн дээр бол дандаа ингээд сахар нэмсэн байдаг. Яагаад гэвэл эсгэлэн амтыг нь дарах гад
Тэгэхээр чинь хүн ингээ хатаасан юм сайн учраас идэж гин гэл ингээд бас давхар ингээд бид нар өөртөө бас илүү сахарыг аваад байгаа байхгүй юу? Тэрэн дээр анхаарах хэрэгтэй юм байна. Тэгэнгүүт бид нар ингээд дэлгүүрээс юмнууд худалдаж аваад тэгвэл артал дээр нөгөө хэрэг сахар орсон байгаа нь бичигдсэн байдаг шүү дээ. Тэгээд яг би харчаад тийм сахар орсон юм байна гэж хамаагүй хэрэгэлцдэг. Аль эсвэл ингээ бас мэдэхгүй. Тэгэхээр бидний ер нь яг хүнсний бүтээгдэхүүнд хэрэг сахар агуулгдсан байгааг яаж мэдэж болох вэ? Ер нь ямар хуу хэмжээний сахар арталт бичигдсэн байвал ер нь айгүй их юм байна да гэж татгалзах ч юм уу. Тэрэн дээрээ бид нар анхаарах бай. Хамгийн хялбар арга нь болохоор одоо ингээд ingredients гэдэг байгаа тий орц найрлагыг нь харах хэрэгтэй. Одоо нэг бүтээгдэхүүн аваад арталт нь харахад ingredients гэдэг ингээд бичсэн байгаа. Тэгэхээр хамгийн эхлээд юу байна вэ гэдгийг харна. Жишээлбэл Европын холбооны хүнсний одоо хүнсний бүтээгдэхүүн дээр тавигдах шаардлага дээр хамгийн их хэмжээний орцыгоо нэгдүгээрт бичнэ. Тэгээд дараа нь хэр зэрэг хэмжээний агуулсан тий ингээд дараалууд бичдэг байхгүй одоо ингээд ирэмблэх шугамар. Тэгэхээр бид нар ингээд нэг юм том шоколад аваад идэх гэж бодъё л да. Энэ одоо сахар нь хэр юм болоо гэж бодъё. Тэгэхээр артлыг нь аваад харлаа. Шуга гэдэг ингээд хэлсэн байвал энэ бол сахар нь ихэнх одоо орцсон сахар гэсэн үг байна шүү дээ. Тэгээд дараа нь одоо какао гэдээ орсон байвал дараагийн орцсон сахар гэх какао гэдэг. Тэгэхээр энэ бол ерөөс сахар ихтэй юм байна гэдгийг хамгийн түрүү мэдэж болох арга юм. Тэгээд та бүхэн дандаа ингээд дараалалаар нь харж байгаараа одоо бэлэн бүтээгдэхүүн авахдаа хамгийн нэгд нь юу бичиж 2 3 4 тэгээд тэрнээс нь хамааруулаад авах болно. Хоёрдугаар 100 грамаар одоо порцоор нь бас ингээд бичсэн байдаг. Нэг порц одоо жишээлбэл нэг бүтээгдэхүүн авлаа гэхэд 100 грамм хэдэн сахар агуулгдсан байна вэ гэдэг. Жишээлбэл 100 граммд 22.5-аас дээш хэмжээтэй сахар агуулгдсан байвал энэ бол сахарын хэмжээ ихтэй юм аа гэд ингээд мэдчих бас болно. Харин 5 грамм ч юм уу 10 грамм энэс доош юм байх юм бол сахар маш багатай баг хэрэглэхэд бол гайгүй гэдэг нэг бас мэдээд авч болж байгаа. Лагч та нөгөө блог дээр ингээд нэг юм 5 төрлийн эсэн чихрийн одоо эсэн чихрийн 5 төрөл байдаг гэж бичсэн байсан шүү дээ. Ингээд сахар гэдэг чинь нэг юм ерөнхий ойлголт яваад байгаа. Та тэгээ манай сонсогчдод зориулаад яг энэ 5 төрлийн эсэн чихрийн яг юу байдаг гэдэг чинь талаар сонирхуулаад бас хэлээд өгөөч. Би блог дээр 5 төрлийн эсэн чихэр гэж бичсэн байна уу тий. Миний блог болохоор айгүй дээр үед одоо би сахараа танахаас өмнө тий сахараа танаж чиглэлтэй бичижсэн. Тэрнээс хойш би шимт хичээлээр сураад дээрээс нь бас нөгөө номоо бичхийн тулд айгүй их ингээд судалгаанууд хийж үзээд тэрнээс хойш одоо тэр мэдлэг бас өргөн дэлгэр болоод өөрчлөгдсөн. Тэгэхээр өмнө нь магадгүй би 5 төрлийн сахар гэдээ анх эхэлж байгаа бичсэн байж магадгүй. Гэхдээ маш олон төрлийн чихрийн одоо сахартай тэмцэх хэлбэрүүд байгаа. Тэд нар нь жишээлбэл бид нарын хамгийн сайн мэдж байгаа нь болохоор юу байгаа те элсэн чихэр байгаа. Цагаан элсэн чихэр, бор элсэн чихэр. Энэ хоёр бол хоорондоо бол чанарын ялгаа бол байхгүй. Нэг нь бол бага зэргийн маш бага хэмжээний эрдэс агуулгаараа л ялгаатай. За тэрнээс гадна бид нар нэмэлт чихэрд өөр юу оруулж болох вэ гэхээр одоо энэ сироп маягаар гаргаад авсан сахар гэдэг үү. Жишээлбэл монголоор агч модны сироп гэдэг maple syrup тэр бас энэ нэмэлт чихртэй орно. За тэрнээс гадна зүгийн балыг бас нэмэлт чихэрд оруулдаг. Зүгийн бал байна. Бусад төрлийн ямар ч төрлийн боловсруулаад гаргаад ирсэн тэр сиропнуудыг бас бүгдээрнгийг нь л ерөөсөө нэмэлт чихэрт оруулаад байгаа. Тэгэхээр энэ болгон хоорондоо ямар ялгаатай вэ? Юу агуулж байна? Хавсарч юу ирээд байна? Гэдгээрээ л ялгаатай. Жишээлбэл цагаан сахарт бол шимт хичээлэхээр зүгээр маш бага хэмжээтэй микрограммаар хэмжигддэг бага хэмжээтэй байхад хажууд нь арай дээр хавсармал зүйлстэй ирдэг нь болохоор зүгийн бол байна. Зүгийн бол жишээлбэл бактерийн эсрэг чанартай янз бүрийн эсгэг буюу энзимийг агуулдаг гэдэг тий арай ийм давуу талтай байхад жишээлбэл одоо юу байна коконатны шугар гэж бид нар нэрлэдэг тий кокосны шугар сахар энэ элсэн чихэр болохоор бага зэргийн эслэг агуулдаг үүгээрээ ялгаатай эслэг агуулж байна гэдэг чинь нөгөө цусны глюкозын хэмжээ гинтхэн өсөхгүй гэсэн үг болж байгаа. За бусад сахарын төрөл гэх юм бол одоо high fructose corn syrup гэж байдаг. Бас л ийм сироп ч утсан. Энэ бол хамгийн муу гэж хийж болно. Яагаад тэгэхээр хямд төсөр учраас ямарваа нэг зүйлийг арвижуулахад айгүй ашигладаг. Дээрээс нь ингээд бэлнэр зарагдж байгаа бүтээгдэхүүн хийчихээр тэр нөгөө shelf life буюу
хадгалагдах хугацааг айгу удаан барьж өгдөг учраас хэрэг хүмүүс хийж үсэн ундаа ингээ янз бүрийн зүйлс маш их ашиглах сонирхолтой байдаг. Тэр энэ орж юу гэдгээ шалгах хэрэгтэй. За өөр төрлийн сахар гэх юм бол molasses гэдэг тийм. За molasses гэж юу хэлж байгаа вэ гэхээр тэр их цагаан исэн чихрийг гаргах явцад одоо эхлээд нөгөө чихрийн жишингээ ингээд чанаад ууршуулад ингээд маш их хэмжээний юм зунгаар хар өнгөтэй ийм зүйл гарч байгаа. Тэрийг болохоор монголоор бурам molasses гэж нэрлэдэг. Тэр нь бол бас л нэг төрлийн сахар. Гэхдээ дотроо нөгөө нэг эрдэс центрээ илүү арай жоохон илүү агуулсан. Тэр бүх энэ сахарын төрлүүд цаашаага өөр хоорондоо төстэй ижил төстэй ч гэсэн ерөнхийдөө цаашдаа бие үзүүлэх нөлөө нь бол ижлэхэн байдаг. Тэгэхээр хүмүүс бас нэг би энэ завшааныг ашиглаад анхааруулж хэлэхэд би эрүүл зүйл хэрэгжилж байгаа юм чинь энэс хамаагүй зөндөө идэж болно гэсэн ойлголт бас жоохон учирдагтай. Яг тэр адилхан л тэр сахарыг авч байгаа учраас тийм өөр хэлбэрээр ирж байгаа ч гэсэн адилхан сахар аваад байгаа учраас. Зөв. Өстой гоё мэдээлэл байна. Би бол өстой цагаан сахар, бор сахар гэл нөө мэдлэг дуустдаг гэдэг шиг юм болдсон шүү дээ. Харин тий бор сахарыг нөгөө айгүйх нөгөө маркетингийн шугамар ашиглах та жоохон маркетингийн талаас нь илүү их ашигладаг байхгүй. Жишээлбэл жоохон эрүүл зүйл сонгох хүсэлтэй хүмүүс чинь бор сахар бол илүү байгаа гэж бодоод борыг аавна. Гэхдээ борыг хэрэглэж байгаа юм чинь би хэрчнээ хэрэглэсэн чи яах вэ гэдэг л асуудал байгаа. Гэтэл өдөрт нөгөө хэрэглэх хэмжээний хүний биеийг боловсруулж чадах тэр хэмжээ бас юу илээ те тэрийг анзаарах хэрэгтэй. Тэгээ би зүгээр өөрийнхөө яг бие дээр өөр дээр яг хэрэгжүүлдэг байхгүй юу. Одоо жишээ нь илүү уураг тэгээд эрүүл өөхтас одоо ихтэй одоо хоол хүнс хэрэглэх тусам цаагаараа нөгөө чихртэй мэдхийн нарай бага байгаа байхгүй миний. Тэр энэ бол ерөнхийдөө угаасаа ийм байд юм болов аль эсвэл зүгээр л та энэ дээр ерөнхийдөө санал нийлэх үү? Илүү уураг одоо эрүүл өөх тус те хэрэглэх нь одоо сахарын хэрэглээг багасгадаг гэдэг дээр санал нийлэх үү? Би яг энийг батлаа хэсэг сайн мэдэхгүй би зөвөр өөрийнхөө бие дээр анзаарсан байхгүй юу? Өөрийгөө ингээ анзаараад байхаар айгу сайн юу яаж ийж гэх тий. Тэгэхээр энэ уургаар илбэг тэгээ дээрэс нь сайн тосоор илбэг хоол хүнс хэрэглэхээр энэ яаж байгаа вэ гэхээр тийм хурдан хугацаанд одоо нүүрс ус сахартай нэг амархан жишээгээр нь зөвхөн бичээний идлээ гэж бодъё л да цагаан гурилан бичээний тий. Бичээний идлээ гэж бодохын сахар агуулж байгаа энэ чинь маш хурдан ингээд зарцуулагдчихэв тий. Гэтэл уураг сайн өөх тос чинь хүн тийм цадсан мэдрэмж аюу төрүүлдэг учраас дахиад ийм дахин идэх юмсан гэсэн тэр нөхцөлийг жоохон хаагаад удаан учраас тий. Ийм учраас бид нар уур хоол хүнс хэрэглэх тусмаа энэ хорхойсол бол төрхөн бага байдаг. Аль болохоор л энэ уураг сайн уургаар илбэг, сайн өөх тусаар илбэг, сайн өөх тус гэж юу хэлж байгаа юм гэхээр жишээ нь авокадо ч юм уу тий. Авокадо бол сайн тус агуулдаг. За оливын тус ч юм уу үүгээр илбэг ийм хоол хүнс хэрэглэх тусмаа дахиад юм идэх юмсан гэсэн ийм шаардлага гараад хорхойсол төрөөд байхгүй гэсэн үг л дээ. Тэгэхээр чи зөв анзаарсан байна. Тэгээ хорхойслыг багасгах ямар арга хэрэгж болох вэ гэдэгтээ би дандаа уураг хэрэглээрэй гэдэг байхгүй. Тэгээ жишээлбэл бүр юм судалгаа айгүй гоё сонирхолтой судалгаанууд өгдөө. Жишээлбэл ингээд хоол ингээд тавиад өгөхдөө уураг тий уургаар илбэг махны төрлийн хоол хүнс хажууд нь болохоор ингээд талах тавиад өглөө. Тэгээ талхаа хүн ингээд тэгээд талхач нь болохоор нүүрс ус тийм ээ. Цаашаага бас л нөгөө сахартай адилхан ингээ глюкоз болж цуснд очино. Тэгэхээр талхаа эхэлж идчихээ жоохон байж байгаа араас нь нөгөө уургаар илбэг мах ингээд идэхээр зэрэг цуснд глюкозын хэмжээ гинт огцон өсөж байгаа нь одоо ингээд судалгаар харагддаг. Гэтэл эхлээд уургаар юм уу аль эсвэл эслэгээр илбэг одоо ногоо байж болно. Салаада эхэлж идчихээ дараа нь мах идчихээд тэгээд дараа нөгөө цагаан будаа ч юм уу ямар ч төрлийн тий нүүрс усны төрлийн хоолыг идэхээр одоо нөгөө цуснд байгаа тэр глюкозын хэмжээ гинтэн өсөхгүй алгуур ингээ өсөж байгаа нэг харагддаг. Тэгэхээр юуг хизээ юутай яаж тохируулж идэж байгаа вэ гэдгээс бас их бид нарын дотор явагдаж байгаа зүйлс чинь их хамаарч идэг. Тэр цуснд глюкозын хэмжээ өндөр 3 өндөрсөд байна л гэдэг чинь нойр булчирхаанаас инсулин гэдэг энэ юу ялгараад байна л гэсэн. Даавар. Инсулин их ялгараад байна гэдэг чинь инсулин байж ич цаашаага эс тэр нөгөө бэлэн босон глюкозыг татчих авдаг байхгүй. Инсулин хаалга нэгээрээ одоо танд хоол ирлээ шүү гэж мэдээлнэ.
Тэгсэн нөхцөл нөгөөт нь эс рүү н ордог. Гэвч сүүлдээ ингээ их хэмжээгээр байнга энэ одоо чихэр сахар нүүрс ус ингээ өгөөд ахаар зэрэг эс чинь хангалттай хэмжээний юм авчин тий хижээлээ ажиллах хэрэгтэй юм аа. Гэтэл дээрэс нь одоо баахан дахиад нэмээд ингээл сахартай мөржлүүлээл өгөөд ахаар нөгөө инсулин чинь ялгараал эснүүд дохиодоод хүүшээ одоо энэ хоол хүнсээ аваач илбэг болчиход иртэй гэхээр авахгүй илүүдэд тэгэхээр инсулины дүжрэл биш нэг юм үүсдэг. Тэгэхээр өөрөөр хэлбэл хүний бие инсулинаа танихгүй цаашаа зайлуулад байна гэсэн. Тэгэхээр нөгөө инсулин тусан дотор ингээ эргэлдээд байгаа илүүдэл босон глюкозыг яах вэ гэхээр калибраар нь өөхний эд дээр ингээ нэмэлээд өгдөг. Тийм болохоор аль болохоор тий энгийн нүүрс ус гэж нэрлэж байгаа энэ тэр дундаа элсэн чихэр агуулсан, сахар агуулсан хүнсээ аль болохоор тэнцвэртэйгээр хэрэглэх хэрэгтэй. Тэгээ уург чиний хэлснээр уургаар илбэг хоол хүнсээ хэрэглээд эслэгээр илбэг хоол хүнсээ хэрэглэх хэрэгтэй. За баярлалаа. Хэдүүл одоо сахар гэж ярьж байгаа юм чинь энэ хажууд нөгөө чихрийн шижин гэдэг ойлголцоод бас хамт бодогдох бах тий. Тэгэхээр яг чихрийн шижинтэй хүмүүс би яг сая юу яхаа мэдгүй асуулт гаргаад яг чихрийн шижинтэй хүмүүс төр сахар энэ хоёр холбоотой юу гэдэг? Тий. Чихрийн шижин гэдэг энэ өвчин болохоор дэлхийд даяараа удам ингээ газар аваад байгаа өсөд байгаа энэ өвчин. Тэгэхээр чиний асуулт болохоор чихрийн шижин сахар хоёр яаж холбогдож байна гэдэг асууж байна тий. Тэгэхээр чихрийн сахар хідэд хахаар шууд чихрийн шижинтэй болчихоо гэдэг юм асуулт байгаа. Тэгэхээр чихрийн шижин гэдэг энэ өвчин хоёр төрлөх байдаг. Чихрийн шижин хэв шинж 1, чихрийн шижин хэв шинж 2 гэдэг. Хэв шинж 1 нь болохоор одоо олдмол одоо шууд тэрнтэй хүн одоо тэр өвчтэй хүүхэд төрж болдог. Эсвэл залуу насны хүүхдүүдэд гинтхэн ямар ч шалтгаангүй тохиолдож болдог генээсээ ч хамаарат юм уу. Нөгөөх нь болохоор ерөөсөө амьдралын хэв маяг бид нар юу идэж гин хөдөлгөөнтэй байна уу, буруу зүйлс хэрэглэж байна уу гэдэг. Тэгэхээр инсулины зохицуулалт бодисын солилцоо алдагдсанаас яваанда урт удаан хугацааны турш ингээд явсаар байгаад гарч ирдэг ийм өвчин баг. Тэгэхээр амьдралын хэв маягаа бид нар одоо зөв зохицуулаад тэр нь амьдралын хэв маяг юу хийж юм бэ? Мэдээж хэрэг хоол хүнстэй бид нар өдөр болгон амруугаа ямар нэгэн тодорхой хэмжээгээр нэг зүйл хийж бид нар амьд явж байгаа шүү. Тэр зүйлээ бид нар зохицуулаад альсан сайн байлам уу вэ? Одоо би нэг идэх үгүй юу гэдгээ бас нөгөө шим тэжээл талаас нь бас зохицуулж идэх хэрэгтэй. Дандаа гоё юм чинь гэдэг идэд байх нь бас бид нарын бие эрүүл мэндэд бас сөрөмлөлттэй. Тэрнээс гадна одоо орчин үед хөдөлгөөн багасаад байгаа. Өөрөө ирэхгүй компьютерийн гар утасны ард ингээд суугаад ялангуяа одоо тасалгаанд амьдардаг бидний хувьд ингээд хөдөлгөөн байх ёстой хэмжээнээсээ багасчаад байгаа учраас тэр нь бас нөгөө орж иж байгаа зүйлээ зарцуулж чадахгүй хөдөлгөөн багасаад дээрээс нь стресс нэмээд ингээд яваад байх юм бол нөгөө юуруу чихрийн шижин хэв шинжтэй болох тэр нөхцөл рүү багаар ингээ хүний түлхээд л юм гэсэн. Тийм болохоор бид нар өдөр болгон үүндээ маш анхаарч авах хэрэгтэй. Тэгээ хит харгалалтай болсон хүндийн чихрийн шижин хэв шинж 2 өвчин бол энэ өвчнөд болох эрсдэл нь бол өндөр байдаг. Тийм болохоор хит харгалалтай болохгүй тул бид нар бас сахарын хэмжээгээ хянах хэрэгтэй байна. Тэгэхээр сахарын хит харгалалтай болсон нөхцөлд үнээс үүдээд одоо хорт хавдар үүсэх ч юм уу энэ эрсдэл нь бүр их нэмэгдээд ирдэг. Тэгэхээр яг сахар эзнэр хорт хавдартай болчихно гэж ингэж холбогдохгүй байгаа ч гэсэн одоо сахараар дагнсан их хүнс яваанда тий 2-30 тонн ингээд олон жилийн турш ингээд банк хэрэглээд байна гэдэг чинь хит таргалт руу дөхүүлээд байна гэсэн. Хит таргалтаа дөхүүлээд байна гэдэг нь чихрийн шижин хэв шинж өвчтэй болох тэр эрсдэл рүү дөхүүлээд байна гэсэн. Бас нөгөө бусад эмгэгтэй болоход бас ингээд дөхүүлээд байна л гэсэн. Тэгэхээр ингээд шууд холбоогүй ч гэсэн ингээд бас суурийг ингээд тавиад өгöd байгаа гэсэн үг л дээ. Тийм сахар гэдэг зүйл бол яг ингээд айгүй чухал яг энэ дээр маш анхаарах хэрэгтэй. Тэгээд эрүүл мэндийн янз бүрийн судалгаан дээр бичигдсэн байт юм билээ. Сахар гэдэг зүйл чинь тэр хүний биед байгаа хорт хавдрыг бүр ингээд тэтгэж тижээж идэг зүйл юм билээ шүү дээ. Тийм болохоор ерөн сахарны хэрэглээг аль болох багасгаад эсвэл тэр тохиромжит хэрэглээндээ хэрэглэх нь айгүй чухал байгаа. За тэгээд 2 хүүхэдтэй лөө та 3 хүүхэдтэй лөө? 2 хүүхэдтэй. 2 хүүхэдтэй. Та тэгээ хүүхдүүдийнхээ чихэрний хэрэглээг ер нь яаж таньж ийн? Тэгээ энийг яагаад асууж байгаа гэхээр Монголд ингээд нэг анзаарч хүмүүс ингээд хүүхдүүдэд айгүй их тийм чихэр зэмээс ундаа авч өгдөг. Тэгэл ийм жижигэн савтай ундаа харахад нэг ийм жижигэн мөртлөө дотор зүгээр битүү сахар агуулгдчихдэг шүү дээ. Тэгэл хүүхдүүд нь тэрийг нэгдэл. Тэгээ бид нар угаасаа анзаардаг гэсэн ингээд нөгөө Монголд байгаа бага насны хүүхд дандаа нэг үүдэн шүтэн хавхаар болсон тэгээ. Тэгээ тийч юм ба шууд л тэр одоо амны хүндийн эрүүл мэндийн хэсэг дээр сахарнаас
үсэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ эцэг эхчүүдэд зориулаад бас яг хүүхдийнхээ тэр чихэрний хэрэглээг яаж хандах вэ? Яаж ингэж хэвийн хэмжээнд зохицуулах та өөрийнхөө туршлагаас хуваалцаач. Хамгийн бүр эхнээс нь явхад тий хорт хавдар сахараар ингээд тэжээгддэггүй гэдэг дээр болохоор айгүйх маргаантай байдаг энэ асуудал болохоор яагаад тэгэхээр хорт хавдрын эсүүд нь угаасаа маш юм хурдан хугацаанд өсөж ингэж одоо тойрондог гэх юм уу ингэдэг учраас та юу л ямар л хүнс эзэн ялгаагүй сахарж идсэн тий тэрийг аваад ингэж өсөж одоо томордог учраас яг дан шууд хорт хавдрыг тэжээдгүйгүй юу гэдэг дээр энэ судалгаанууд нь бас нэлээд маргаантай байдаг. Харин өрөвслийг дэмжих чанар дээр бол сахар ялцч өрөвслийг дэмжих чанартай. Жишээлбэл би өрөвсгөл гэдгээрээ юу хэлж байгаа гэхээр хүний биед явагдаж байгаа тий жишээлбэл хүний биед дотоод явагдаж байгаа төрөл бүрийн яг ингээ бүр ингээ эмгэг өвчин болчоогүй мөртлөө тэрний наан байгаа тэр зүйлийг бол дэмжих юм чанартай байдаг сахарын одоо муу тал нь гэх юм бол харин хоёр дахь үндсэн асуудал руу орох юм бол хараа хүүхдийн сахарын би чамтай санал нэг байна. Яагаад тэгэхээр хүүхдээ сахараар одоо ингээд чихэрлэг зүйлсээр айгүйх голдож ингэж хоолдгоос болоод маш их асуудал ирээдүйд маш их асуудал үүсдэг. Тэгэхээр би үүнийг аав ээжүүдийг ингээ хариуцлахгүй байдлаас гэж би бас хэлж чадахгүй. Яагаад тэгэхээр хүмүүсийн нөгөө мэдлэг энэ талын мэдлэг бага байгаа учраас хүүхдтэй гоё юм тий амттай юм хүүхд нь хоол идэх тахаар урамшаад байгаа аав ээжүүд өгöd идэх байхгүй. Тэгэхээр би жишээлбэл сахараа танахаас өмнө би бол айгүйх сахартай хүүхдтэй өгдөг байсан мэдхгүйгээр хэлбэл тарг өгөхдөө тий чихэртэй тарг аваад өгөхөр хүүхд мэдээж тэрийг илүү идэв шүү дээ тий. Тэгэхээр аав ээжийн хувьд хүүхдээ сайн хоолж хумсан гэж хүсгээрээ чихэртэй зүйлийг ингээд идэж байгааг нь баярлаад буцаад нөгөө очиж чихэртэй зүйлээ худалдаж аваад хүүхдээ өгöd идэг. Гэтэл хүүхд болохоор нөгөө чихэрлэг зүйлийн хамаарлууд өгөхөд өөрөөр хэлбэл дараа нэг чихэрлэг амттай тарг идээд сурцсан хүүхд чинь зүгээр ингээд бэлнээр нь чихэргүй тарг өгөх иддэггүй байхгүй. Тэгэхээр хүн эцэг эхчүүдэд одоо энэ мэдлэгийг түгээх бол хамгийн чухал байгаа. Тэрийг би өөр дээрээ мэдэрсэн учраас энэ заавал энэ номыг гаргахын шүү гэдэг бүр зорьсон. Тэгээ энэ нөгөө яг энэ номоо бичих тусам ингээ мэдхгүй зүйл бүр гарч ирээд тэгээ бүр сайжруулахмаар санагдал ингээд байгаал бичээд айгүй утсан бохгүй номоо. Тэгсэн чинь тэр үед нөгөө яг хүүхдийн баяр болж таараа тэгээ хүүхдийн баяр ингээ гоё зургууд явдаг штэ тий сошиал медиа тэрэн дээр ингээ нэг аав айгүй хөөрхөн гоё зураг авч хүмүүсийн ингээ сэтгэлийг харваас ингээ хайр хүрхээр нэг аав ингээ кока-кола одоо ингээ хөлд орж байгаа гэмээр хүүхдтэй ингээ уулгаад хуваалцж байгаа баярын юм хуваалцж байгаа. Тэгээ энийг болохоор нөгөө сахарын мэдлэг ингээд аваагүй хүн харах юм бол үнэхээр гоё мэдрэмж төрөхөөр яг ингээд сахарын талаар мэдсэн хүн ингээд аваад уншаа яаж энийг одоо энэ мэдээллийг өгөх вэ гэдээ өөрөө ирэхгүй ингээд бодгдсон билээ. Тэгээд ингээд хурцсаад номоо одоо ингээд аль болохоор гаргая. Аав ээжүүд энэ номыг уншчих юм бол мэдээжтэй хүүхдтэй ингээд өөрийн чинь хэлсэн шиг ингээд сахартай ундаа ч юм уу ингээд өөд авахгүй тий аль болохоор тэрийг багасгах. Тэгээд миний хувьд болохоор би чихрээ танаад нэг 5 жил болж байна. Өөрөөр том хүү бүр ингээд хидтэй блэ нилээ одоо чихэртэй хоолоор дагнсан байхад нь би өөрөө энэ шийдлийг гаргаад өөрчилж гисэн. Бага охиноо болохоор настай байхад нь би чихрийн хэрэглээг багасгасан байхгүй. Тэгэхээр ээж хүн тэр тусмаа гэртээ хэн хоол худалдаж аваад хоолоо бэлтгэж тэрийг гэр бүлд нь байгаа хүмүүс дагдаг. Тэгэхээр би өөрөөр хэлбэл хүүхдүүдээ бас тэр замаар хоолж исэн ээжүүдийн нэг өөрөөр хэлбэл алтаа гаргаж исэн хүмүүсийн нэг байгаа байхгүй. Тэгэхээр аав ээжүүдийн мэдлэгийг сайн өгчих юм бол аянда энэ чихрийн хэрэглээг багасгаад эхэлнэ. Тэгэхээр аав ээжид бас нэг хамгийн гол хүргэх мессеж болохоор өөрөөсөө хоолыг сахарыг надад чинь муухай гэдээ авч хорж болохгүй. Яг тэр хүүхд муухай гэчихэр тэрнтэй айгүйх өөрийгөө холбож боддог. Жишээлбэл би хүүхдтэй те та нар ингээд дүүдээ ингээд чихэр надад чинь өстой байлаар бол муухай надад чинь өгөхгүй гэх ингээд авчин. Тэгээ дараа нь хоол юугаа ингээд ажил сайн хийнгүүт миний дүү даалгавраа сайн хийсэн мэй одоо элэг чинь чихрээр шагнаа гэхээр хүүхд тэрийг чихэрд айгүйх ач холбогдолт өгөөд чихрээр өөрийгөө ингээд бас үнэлэх тийм нөлөмж үүсэх эхэлдэг. Өөрөөр хэлбэл том болсон хойно насанд хүрсэн хойно за би өнөөдөр дипломын ажлаа хамгаалсан юм чинь өөрийгөө юу яа баярлуулъя чихэр авчидээ юу ч гэдэг те юу ч байж бол ингээд холбож одоо хоолнд хүнсэндээ
ач холбогдол өгөөд зарим нэг хүн толгой дохиод биш. Ач холбогдол өгөөд аль эсвэл нөгөө их хэмжээгээр нөгөө чинь угаасаа их идүүлэх ийм чанартай хүнс учраас тэргээ хийдэж өөрөө мэдлгүй хийдчихээр яа би ингээд аягүй хийдчихлээ ямар би ч ста нэрэ муу хүн юм да ч гэдэг юм уу те өөртөөгөө тэрийг ингээд хоолтойгоо ингээд холбоод бодоод байдаг. Тийм болохоор хүүхэд дээр маш болгоомжтой тусад нь арай өөрөөр хандах хэрэгтэй. Хүүхэд дээр яаж хандах вэ гэхээр хорж болохгүй тааруулж өгнө. Тааруулахдаа өөртөө дандаа танилцуулж байна. Айгу том ажил байдаг. Одоо энэ амар хэцүү. Одоо жишээлбэл хүүхэд чинь чихтэй юм лаа би идмээр байна гэл ингэж тэр болгонд чинь бас ингэж тайлбарлаад авах хэцүү. Тэр тусмаа бүх баяр ёслол ерөөсөө л сахартай чихтэй зүйлстэй холбогдож явдаг. Халлоуин боллоо гараал чихэр тулуулж ирнэ. Истер боллоо чихэртэй нөгөө нэг шоколад мууга тэрийг авална. Бүх зүйл ингээд хүүхэд рүү чиглэсэн ийм байдаг болохоор энэ нөхцөлд хамгийн гол арга нь би ингэж бодсон. Ерөөсөө эцэг эхчүүд энэ мэдлэгээ авах хэрэгтэй. Тэгээд өмнө нь болохоор нөгөө фэйсбүүкээрээ ч юм уу блогороо ингээд хүүхдийн баяраар чихэр өөхөө багсгая, ундаа өгөхгүй байя гэж ингээд хахаар үр дүн хүрэхгүй болохоор эхчүүдэд тэгээд залуу хүмүүс чиглүүлсэн юм ерөөсөө чихс гэж юу вэ? Чихээ яаж зохицуулах хэрэгтэй вэ гэдэг курс гаргаад яг төлбөрөө төлсөн хүн чинь төлбөрөө төлөхөөрөө тэрэндээ бас serious хандаад тийм мэдлэгээ авч чадхаараа тэргийг хэрэгжүүлэх нь арай илүү байдаг. Тэгээд дээрэс нь би яг энэ шинэ дэжилээ сурах гэж сургуульд нь орохдоо бүх ингээд оюутнууд зориулсан юу гаргаж өгдөг штеп. Хол одоо юугаа интернет рүү ороод нөгөө ном library чидэд бол тэрийг орж хараад би ёо энэ бүх мэдээллийг яаж хүмүүст хүргэх вэ гэдэг би өөрөө сэтгүүлч мэргэжилтэй болохоор яаж энийг ста хүргэх вэ ямар гоё юм бэ гэдэг нөгөө айгуу гоё хүүхд нөгөө чихэрлөө ороод ингээд умбаад гоё болдог шиг надад тийг санагдаад тэгээд ямар ч гэсэн ихний ээлжинд ингээд цэгцтэйгээр ингээд ном болгоод гаргасандаа би бас өөртөө бас баяртай байгаа. Яг тэгэхээр номыг уншсан хүн бас мэдлэг авсан учраас тэр болон хүүхдээ нэгдүгээр чихэртэй юмар ингээд хоолоод байхгүй. Нөгөө талаас бас хитрхи хориод байхгүй ингээд зохицуулж болно. Манай хүүхдүүдийн хувьд би бас нөгөө ихэндээ алдаа гаргаад чихрээ бойл гэдэг ингээд гэсэн чинь манай хүүхд нуугаад эхэлсэн байхгүй. Нэг удаа нөгөө баяр болсон чинь баяраар ингээд цуглуулж ирсэн чихэр нь алуулчих. Тэгээ би эцсийн болоо яасан болоо манай хүүгээс чихэр чинь яасан бэ гэсэн чинь орныхоо доогуур ингээд муутсан. Тийм хоол нууж ин гэдэг чинь том болоод энэ бас айгүй муур дагавартай хүнээс нууж юм идчих гэдэг чинь байх хэсгүй зүйл тийм. Энэ чинь дуртай үедээ хүн өөртөө шинэ тижээлээ аваад тэрнээсээ таашаал аваад ийм явах хэвээр юм хүн нуугаад эхэлж байна гэдэг чинь би хүүхдээ буруу юм руу түлхэж эхэлсэн байгаа байхгүй. Тэгэхээр одоо яадаг вэ гэхээр би айл болохоор өөртөө нөгөө эрхийн өгдөг. За жишээлбэл чи дэлгүүрт ороод надаас ингээл чихтэй юм аавъя гэж за тэг чи айскримнээс харж байгаа айл болохоор нэмэлт багтайг юм тий чихэр багтайг өөрөө ингээд сонгоороо гэхээр өөртөө ингээд юм өчгөр хөвгт чинь нэгдүгээрс нөгөө артлын юм уншиж сураад хоёрдугаар өөртөө ингээд тэр эрхчлөөг нь өчгөр бас ингээд баяртай байдаг 20-од байгаа юм шиг энэ сэтгэл төрөхгүй. Баг нь бол гайгүй ягаад бол багаас нь ингээд чихэр өгөөгүй өсгөц учраас тэр болон чихэрлөө ингээд орхосоо тахгүй нэг идчихэд хансан бол итгэхгүй гэх нэг орхицдаг. Тэгэхээр хүүхдээ бүр багаас нь яаж хоолж байгаа тэр хөвшил бас цаашаагаа ингээд хөтлж байгаа тэр зам бол эцгэхээс айгүй хамааралтай юм л да. Тэгээ одоо бол ажиллаж байгаа юм дээр яг бүрэн шийдсэн гэж хэлж чадахгүй. Яг л бас ажиллаад байгаа ээжүүдийн нэг. Харин энэ асуудал айгүй тийм угаасаа хүүхдийн болохоор л чихэртэй мэдхийг аюу хүсдэг. Одоо жишээ нь би Германд ирчээд эхний 1 жилдээ болохоор айлд амьдарчээс ахгүй 40 айл. Тэгээд манай 40 айлын эхнэр нь болохоор өөрөө имж. Тэгээд хүүхдүүдтэй 7 хоног болгоны 5 дахь өдөр болгоно л ер нь 5 дахь өдөр л чихэр идэж болдог. Бусад өдрүүд нь болохоор чихэр тиймэрхүү зүйлүүд юусэн идэггүй. Тэгээд би анх ирчээд надаас аягүй гоё санагдчихсэн аахгүй. Тэгээд нэг бодлоо яг таны хэлдгээр хүүхдүүд нь ингээд бас чихэртэй юм хаяа ингээл аав ээжээсээ жоохон нуугаал идэн л дээ. Тэгэл хараад за яг нууж идэх юм байна гэж боддог байсан. Гэхдээ ерөнхийдөө бол тэгэж өдрөө болгон чихрийн хэрэглээ энэ төр бол ерөөсөө байхгүй. Хаяа нэг ганц харин тий. Тийм. Тэгэхээр энэ асуудал бол тий аягүй хүүхэд талаас нь яг хөө чихэртэй юм яриа жоохон тасалцсан шүү. Гэтэ ерөнхий санааг нь авсан шүү. За. Тийм тэгээд таны номон дээр бас би бас айгүй их өөрсдийнхөө зүгээс болон одоо манай сонсогчдын зүгээс бас баярлалаа гэж хэлмээр байна. Ягаад вэ гэхээр чи манай тийм монгол хэл дээр бас яг тийм
эрүүл мэнд талдаа яг номнууд байгаа. Гэхдээ ерөнхийдөө хөгжилтэй улсуудыг харьцуулаад бодох юм бол айгүй тийм мэдээллүүд ховорхон шүү дээ. Ер нь бол яг тийм судалгаан дээр одоо голчилсан яг ийм тэг хүмүүст яг мэдээлэл өгөх маягаар тэгээ дээрэс нь хүмүүс тэр мэдээллийг уншаад тэрийг өөрсдийнхөө амьдралд хэрэгжүүлэх тийм ном бол бас гадны улсуудтай харьцуулах юм бол бага. Тэгэхээр бас өөрийнхөө одоо мэдсэн сурсныг хүмүүст түгээж агаад бас танд маш их баярлалаа гэж хэлмээр байна. За маш их баярлалаа. Миний хувьд нөгөө өөрөө Европт амьдардаг. Тэгээ Европт амьдрахаар ялангуяа миний амьдарч байгаа улс болохоор хэд боловсруулсан өөрөөр хэлбэл ингээд дэлгүүрт аягүйх ийм чихэртэй хүнс их агуулдаг. Ийм газар амьдарч байгаа. Тэгээ дэлгүүрүүдийг нь байгаа бүтээгдэхүүнийг нь харахаар айгүй ихэнх хувь нь ерөөсө чихэртэй зүйлс байдаг. Одоо ингээд чихэртэй зүйлсийг ингээд бүгдийг хамж аваад зөвхөн чихэргүй зүйлсийн үлдээн гэхээр нэг 20-30% нь л үлдэхээр тэр айгүй өндөр байгаа. Тэгээ би эндээс ингээд харахаар энэ улсын хүмүүс нь энэ асуудалтай бүр дээр үеэс хойш тулгараад асуудлыг нь мэдээд одоо шийдэх арга хэмжээнүүдийг нь аваад эхэлсэн. Одоо жишээлбэл хүүхдэд спортын ундаа зарахыг хориглон 16-аас доош насны хүүхдэд ийм ундаа өгөхгүй ч гэдэм үү те. Ингээд арга хэмжээ аваад эхэлсэн учраас бид нарт бас суралцах тэрнээс ингээд авах юмнуудыг авах боломжууд байгаа. Тийм болохоор би энэ нөгөө номоо бичсэн гол зорилго нь болохоор бүр ингээд яг зарим орнуудах шиг тий Америкт жишээлбэл сахарын хэрэглээ маш өндөр байдаг. Энэ ийм одоо ингээд тартагтанд тулцсан биш ийм үедээ наан байгаа бид нар чинь одоо уламжлалт хооллолт гэж байна. Монголын уламжлалт хооллолт дээрээс нь бид нар чинь эрүүл хөрстэй агаарын сайхан ийм сайхан газар амьдарч байгаа хүмүүс тэр нөгөө алдааг нь төрүүлээд авч байгаа арга хэмжээтэйгээ бас номороо хүргэх юмсан гэж бас тийм зорилго тавьсан. Тэгэхээр уншигчид бас тодорхой хэмжээнд тэр талтай мэдлэг өгөх болов уу гэж найдаад байгаа шүү дээ. Тэгээд тийм номоо авахаараа бас надад бичээрэй за саналаа санал шүмжээ бичээрэй өөрийнхөө бодлоо. Манайхан сонирхчихвэл ийм хавцтай байгаа шүү. Гүү ямар тех мундаг юм бэ? Чи яаж ингэ гаргачих вар та. Энэ зүүмээр алгуулсан юм шигтэй юм байна тийм үү? Зүүм дээр ингэж болдго юм уу тий? Ааха. Үгүй бас. Тэгэхээр манай видеогоор үзэж байгаа сонсогчд маань тадаа. Ялангуяа тийм манай Монголд байгаа сонсогчд бол илүү одоо авахд тийм одоо хэлбархан тий шууд эх орноос олдоод авах болохоор ялангуяа тийм манай Монголд байгаа хүмүүс бодлож аваад уншаарай гэж би уриалмаар байна. За баярлалаа. Тэгээ танаас одоо бас нэг юм асуумаар байна л да. Би бол жишээ Герман явахаасаа өмнө нэг ойролцоогоор 3-4 сарын хугацаанд чихрээ нэлээд тансан байхгүй. Одоо сахарынхаа хэмжээ ер нь бол бараг нэг сүртэй сахар махтай юм ерөөсө хэрэглээгүй. Тэгээд болоод исэн. Миний бодлоор эхний 1 сар жоохон хэцүү байсан. Өмнө угаасаа байнгын тогтмол хэрэгэлдэг байжгаад эхний 1 сар нь жоохон хэцүү байж байгаа. Тэгээд дараагийнхаасаа илүү амархан болоод миний бие хаацна гэдээ тасаад тэгж байгаа л яг Германд ирээл буцаал чихэртэй юмдаа ороод тэгэл Герман тахтаал тэтэ бас ингээл за чихэр хэрэгэлсэн ч гэсэндээ юунаас чихрээ авах уу гэдгээ бас жоохон боддог те ингээл нэг тэгж ханддаг байсан чи одоо жишээ нь Англид ирснээсээ хойш бол бүр өдөр тутамдаа би хэрэглээд байгаа хгүй. Тэгэхээр та одоо бас ингээд энэ чихэр одоо иддэг энэ хуучин туршилт руугаа орохгүй тулд тийм одоо жишээ нь тань шиг ингээд одоо урт удаан хугацаанд чихрээ ингээд яг эрүүлэр танаад явахын тулд хүмүүс яг юун дээр анхаарах хэрэгтэй бол тэрэн дээр зөвлөгөө өгөөч. Окей. Тэгэхээр чихэрд яагаад одоо ингээд бид нар хичээл зүтгэл гаргаад чихрээ ингээд баг хэмжээнд ингээд оруулчлаа тий. Тэгэхээр нөгөө бас л нөгөө хоёр шалтгаантай. Эхний шалтгаан нь болохоор сэтгэл зүй чинь одоо өөрөөр хэлбэл нэг юмыг одоо дутуу бийтггүй байгаа ч гэдэг юм уу тий. Тийм нөхцөл төрөөд байгаа болвол дахиад нөгөө чихрийн санагдаад байна. Хэрвээ яг мэдлэгээ ингээ хангалттай аваад чихэр яг надад ямар нөлөө үзүүлэх вэ гэдгээ сайн ухаарад ойлгоцсон нөхцөл бол гайгүй. Хоёрдугаар шалтгаан юу гэдэг вэ гэхээр хэдийгээр хүн ингээд 1 сарын 2 сарын хугацаанд чихэр багтаа хоолойг үүдээд яг хаяа одоо чихрийн хэрэглээ бид нарын сайгүй яг энэ дотоод зогсож юм гэсэн. Буцаагаад тэр юм руугаа хуучин дадал зуршил тэгээд энэ өмнө чихэр яаж хэрэглэжсэн зам руугаа буцаагаад ороход
амархан яг угаасаа байж байгаа. Би чинь тэрийг анх тогтоогоод авсан учраас буцаагаал тэрлэг орно гэсэн. Би бас нэг хэсэг одоо би ингээд чихрээ гоё танаас урцсан одоо би зүгээр болсон юм чи ингээд нэг хэсэг би бас яг ингээд чихртэй зүйлс хэрэглээл гэсэн чинь нөгөө буцаал надад шууд өмнө нь ямар онцгүй шин тийм дүүд илэрдэг байсан тий. Тэд нар буцаал надад мэдрэгдээд эхэлсэн л тий. Тэгэхээр бид нарын гол зорилго нь одоо сарын хугацаанд энэ чихрийн хэрэглээгээ бага хэрэгжилчлээ гэхэд тий. Энийг аль болохоор болгоод авч явах хичээх хэрэгтэй үн төлөвлөгөө хамгийн их чухал байдаг. Жишээлбэл одоо ингээ өссөн үедээ тий та нар анзаардаг өссөн үедээ дэлгүүр орохоор хамгийн түрүүнд тийм нэг өсгөлөнгөө дарах хялбархан зүйлсгэн аваад идэв тий. Тэгэхээр энэ төлөвлөлт гэдэг нь юу гэж амар өссөн үедээ хоол хүнсээ цуглуулахгүй тэгээд одоо өглөө юу гэх өдөр юу гэх орой юу гэх тэгээд дандаа ингээ төлөвлөж явах хэрэгтэй. Харин айлд байгаа хүмүүсийн хувьд тий айгуу их тухайн айл нь ямар юугаар хэв маягаар хоолж ин тэрийг одоо дахаас өөр арахгүй болно шүү дээ. Ингээл би наатаа чийдэггүйгээ суугаад авах хэцүү айгуу хэцүү. Тэгэхээр хамгийн гол нь тэр айлтайгаа бас ярилцаатай би ийм нэг маягаар хооллохыг хүсэж байгаамаа. Айл болохоо чихрийн багтаач гэдэг юм уу тийм нөгөө коммуникейшнээ сайжруулад энэ талаас нь авч үзвэл яа гэм болоо гэж надад бодогдож байна. За баярлалаа. Яа тэгэхээр ерөнхийдөө хэдүүлгийнхаа сахартай холбоотой сэдв үгээр дуусчих. Тэгэхээр төгсгөлт нь танд бас хэлж өшөө сахар дээр нэмж бидний асуугаагүй зүйл байна уу? Их зүйлэгчэд. Миний хувьд айгүй гоё та нарын асуусан асуултууд чинь айгүй сайн бэлтгэсэн сэдвтэй айгүй сайн бэлтгэсэн ийм асуултууд юм шиг санагдлаа. Тэгээд миний хувьд хэлээ гэсэн асуултанд хариулъя гэсэн хүсэлээ ямар ч гэсэн хэлж чадсан гэж бодож байна. Миний зүгээс бас нэг хэлэх зүйл болохоор би нөгөө та хэдийн юуг сонсч үзсэн нөгөө над руу холбогдоод манайх ингээд подкаст явуулдаг гэд. Тэгээд надад аюул их таалагдсан. Яг тэгэхээр яг ингээ 3 хүн орж байгаа болохоор өөрийн гэсэн үзэл бодлоо илэрхийлээ. Тэгээд нөгөө ийм хөвгөлтэй тийм юу баригдсан биш те. Нэг тийм гоё сонсон гот ингээд өөрөө дагаж инегээд ч юм уу нэртэй. Нөгөө нэг юуг танилцуулж ирсэн штэ. Германд одоо ёс соёл энтрийн гурлаа танилцуулсан чинь надад айгүй гоё санагдаад энийг ялангуяа нөгөө сургуульд Германд ч юм уу тий гадаад сурч байгаа ингээ хүүхдүүдэд илүү хүрээсэй гэж бодогдсон. Тэгээ ийм гоё подкаста зогсоохгүйгээр цааш нь өргөжлүүлээрээ олон хүнд хүргээрэй гэж хүсэх бай. Тэгээ намайг урьж оролцуулсанд маш их баярлалаа. Баярлалаа. Төгсгөлтөнд тэгээд нэг юм хэлэхэд сонсогчдоо бид нар ингээд айгүй сахартай холбоотой төгсгөл та би одоо хэдүүлээ чихэр эзний дараа шууд за чихэр эзэв чи гялсч шүдээ угаачих гэдэг штэ. Тэгээд ихцэл их чи яг битсэн лайваас нь сонсч ирсэн. Тэгэхээр энэ зөв үү буруу юу? Яг чихэр эзний дараа шүдээ угаах нь зөв буруу гэдгийг та бүхэн маань мэдхийг хүсвэл чихрээ тансан тэмдэглэгээд Facebook-аар зочлоод мэдээллүүдийг өшөөх аваарай. Баярлалаа. Баярлалаа. Айгуу гоё төгсгөлөө. Та нарт бүгдээрэнд чинь ажлын амжилт хүсье. Тэгээд хүссэн зорьсон зүйлдээ хүрээд хүмүүст хэрэгтэй, өөртөө хэрэгтэй, бусад хүмүүст маш тийм хэрэгтэй зүйлсийг тээгээрэй гэж хүсэж байна. За баярлалаа. Гурлаа баярлалаа. Баярлалаа.